20 төгрөгийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгчтэй авахынд Монгол телевизийн цамхгаас хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид гадаад банк гэсэн сэдвийн хүрээнд хилцүүлгээ өрнүүлэх гэж байгаа. Чухам яагаад энэ сэдвийг энэ 7 хоногт сонгохулсан талаар бяцхан сурвалжлага үзээд студид ямар зочид ирсэнтэй танилццгаая. Манай улсад сүүлийн хэдэн жилийн туршид хөндөгдөж байгаа олон улсын томоохон банк тэр дундаа жинтэй хачир давс нэмж өгч байгаа Bank of China эргээд ярианы сэдэв болоод байна. Энэ банк Монгол улсад үйл ажиллагаа явуулах нь зүйтэй юу үгүй гэдэг дээр сүүлийн хэдэн өдөр талууд хүчтэй санал бодлоо илэрхийлсээр байна. Өнгөрсөн 7 хоногт л гэхэд улсын хурлын гишүүд энэ асуудлаар сангийн яамнаас байр суурийг нь тодруулсан байдаг юм а. Яг одоо салбар нэгээгүй мөртлөөсөө манай арилжааны банкнуудад гадаадын хөрөнгө оруулалтсан тэгээд чи одоо Монголын арилжааны банк юм уу гадны банк юм уу хүртэл тимнүүд л хүртэл байгаа шүү дээ. Энэ болгоныг бол гадны хөрөнгө оруулалттай банкнууд Монгол нэртэй цаана бол гадны мөнгө чи хэрэгжиж байгаа юмнууд зөндөл байгаа. Ийм учраас энэ болгоныг бол их детальж ярихгүй болохгүй байх. Салбарын гадны нэр хүндтэй олон улс төлөв зөвшөөрсөн банкнуудыг оруулж ирэхгүй гэдэг гэж би сайн ойлгохгүй л байгаа. Гэхдээ энэ дээр эргэж сайн ярих юм байна гэж ойлголоо. Энүүн дээр банкыг оруулж ирнэ гэх юм бол банкны тухай хуулинд бас ямар өөрчлөлтүүд оруулж ирэх вэ? Монголынхаа дотоодын банкуудыг бас тодорхой хэмжээгээр хамгаалсан хууль эрх зүйн орчныг бас яаж бүрдүүлэх вэ гэдэг тал дээр манай хоёр байгууллагын зүгээс үл хоорондоо санал солилцоод үл явж байгаа. Монголд бол өнөөдөр 4-5 салбараа нээсэн төлөөлөгчийн газраа нээсэн бол олон улсын банкуд бол байгаа. Эндээс бол цаашгаа салбараа нэгээд явхад Монгол улсад дор хаяж 1 жил үйл ажиллагаа явуулсан байх дөрмийн сан гэмтчин тодорхой шалгуурууд бол байдаг. Эндээс өөрснөө хүсэлт тавьж иж салбараа нээх хэсгээ шийддэг гэж. Харин гадны банк орж ирэх асуудал хөндөгдөж эхэлсэн цагаас хүчтэй эсэргүүцэж байгаа хэсэг бол арилжааны банкуд. Тэд актив хөрөнгө нь Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэд нугалсан, зээлийн хүүг нь төрөөс бодлохоор тогтоож өгдөг төрийн өмчөд Bank of China арай гэж хөгжиж байгаа Монголын банк санхүүгийн системийг нураана. Цаашлаад Монголын санхүүгийн тогтолцоо бодлогын хяналтаас гаргана гэсэн үндсэн аргументыг тавьж байгаамаа. Тэгвэл эдийн засагчид ч үүн дээр хоёр хуваагдаад байна. Гадны банк орж ирэх нь эрсдэлтэй гэж харж байгаа талын төлөөллийн нэг үндэслэл нь нэгдүгээрт Монголын санхүүгийн зах зээл өөрөө төлөвшөж чадаагүй. Өнөөдөр бид банк суурьтай эдийн засагтай санхүүгийн тогтолцоотой 20 гаруй жил явцсан. Энэ тогтолцоогоо бид засч чадаагүй. Тэгэхээр бусад даатгал, тэтгэврийн сан, аливаа хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгөний зах зээл гэсэн санхүүгийн зөв тогтолцоо Монголд үүсч чадаагүй, амжаагүй байгаа. Энэ нь бол нэгдүгээр үндсэн шалтгаан. Хоёрдугаар зарим хүний яриад байгаа өрсөлдөөн гэдэг ойлголтыг ярил Монголын банкны систем өөрөө 10 тэрбум доллар л байна. Тэгвэл дэлхийн томоохон банкуд Европын, Бүгд найрамдах Хятад улсын томоохон банкуд хэдэн зуун тэрбум долларын активтай байгаа. Тэгэхээр энэ бол хэмжээний хувьд бол харьцуулшгүй юм хоёр субъектийн хоорондын харилцаа болж хувирна. Тэм учраас өнөөдөр бид нар тэрийг зөв эсхийг нь тооцох ёстой. Тэгвэл 2 жилийн өмнө Монгол банкны ерөнхийлөгч асан Чулуунбат агсан нь энэ асуудлаар өөрийн байр суурийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд илэрхийлсэн байдаг. Тэрээр банкны салбар Монголд байгуулагдсанаар манайд банк хоорондын өрсөлдөөн сайжирна. Нөгөө талаар гадаад валютын урсгалыг нэмэгдүүлснээр өнөөдөр бидний толгойн өвчин болоод байгаа валютын шин эрсдлийг бууруулна. Мөн тэд их хэмжээний зээлийг бага хүүтэй олгож эхэлснээр манай банкуудын зээлийн хүү буурна гэж хэлээд дотоодын банкуудын болгоомжлолд дараах тайлбарыг өгсөн байдаг юм а. Гадны банк манайд бие дааж төсөл санхүүжүүлбэл маш том эрсдэлтэй. Гадаадын банк аль ч улсад очисон заавал тэр орны банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр Монголын банкудад ч хэрэгтэй гэсэн үг. Тэдгээр банкуудыг гаднаас мөнгө оруулж ирэх хэрэгтэй гэдгийг нь хуулиар зохицуулах хэрэгтэй. Bank of China шиг дэлхийн том банк Монголыг сонгосон нь манайхыг их л томоор үнэлж байна гэсэн үг. Бид харин ч үгээр бахархах ёстой. Мэдээж банкны салбарын нэг тоглогч нь зээлдэгчид. За аж ахуйн нэгж байгууллага иргэдийн тухайд 3 сая хүн зээлийн хүүгийн дарамтгүй мөнгөө хурдтай чөлөөтэй эргэлдүүлж 300 мянган аж ахуйн нэгж нь эдийн засгаа эрчимжүүлсэн нь дээрүү банкны салбарын 3 мянган хүнийг сайн яривал 30 хүнийг хамгаалсан нь дээрүү гэж дүгнэж байгаамаа. Өмнө хэлсэнчлэн сүүлийн өдрүүдэд хууль тогтоох дэд байгууллага энэ асуудлыг олон талаас нь авч үзэж байна. Тэгвэл 2014 онд Bank of China-гийн төлөөлөгчийн газрын дарга Дай Сижун Улаанбаатарын эдийн засагчдтай уулзахдаа өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг юм а.
Монголын банкудтай өрсөлдөхгүй учраас банкуд энгийн ард түмэн санаа зовсны хэрэггүй. Тэдний хурж ажиллаж чадахгүй байгаа хит том буюу эрчим хүч, уул уурхайн салбарт нийт зах зээлийн багахан хувьд ажиллана гэж мэдгдсэн. Гэхдээ практик дээр хэлснээсээ өөрөөр ажилласан туршлага бусад улс оронд гарсан гэж манай банкныхан үзэж байгаамаа. Одоогийн засгийн газрын тэргүүн 2014 онд сангийн сайд байхдаа эсрэг байр суурь илэрхийлж байсан. Чухамдаа санхүүгийн салбарын 97%-ийг эзлэж байгаа банкны салбар нь өөрөө стратегийн ач холбогдол бүхий салбарт хараалагддаг. Тиймээс эцсийн шийдвэр улсын хурл засгийн газраас л хамаарах юм а. За сурвалжлагыг үзэгч та бүхэн хүлээн авсан байх гэж найдаж байна. Нэвтрүүлэгт хилцүүлэгт хүрэлцэн ирсэн зочдтой танилцуулъя. Миний баруун гар талаас Монгол банкны хяналт шалгалтын газрын бодлого зохицуулалтын хэлтсийн захирал Мөнхбат хүрэлцэн ирсэн байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Лавжов дарга, за UFC группийн ерөнхий захирал Амар Төвшин, за миний зүүн гар талаас Монголын банкны холбооны ерөнхийлөгч худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Орхон захирал ирсэн байна. Хас банкны гүйцэтгэх захирал Болд захирал, за эдийн засгийн ухааны доктор Хашчулангой хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр уламжлал ёсоор нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань баасан гарагаас эхлэн олон нийтийн санал бодлыг бас цахим сувгуудаар авсан байгаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлгийг үндэсний портал Gogo Цэг-имэнээс онцлог ишлэлүүдийг уншиж болдог болсон. За Gogo Цэг-имэн дээр бидний асуулга тавьсан Монгол улсад гадаад банкны салбар байгуулагдах хэрэгтэй юу гэсэн асуултанд яг одоогийн байдлаар 1505 хүн санал өгснөөс хамгийн их нь буюу 43% нь мэдэхгүй байна гэж хариулсан бол хэрэггүй гэж 30% нь буюу 458 хүн, за хэрэгтэй гэж 27% буюу 399 хүн хариулжээ. За энэ санал асуулгыг мөн Facebook дээр явуулахад арай өөр дүр зураг харагдаж байна. За саяын асуултанд хэрэгтэй гэж 585 хүн хариулсан бол хэрэггүй гэж 135 хүн, за мэдэхгүй байна гэж 57 хүн хариулсан байна. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн Монгол улсын эдийн засаг санхүүтэй холбоотой, за мөн төр засгийн гаргах гэж буй шийдвэрийн талаар ярилцж байгаа гэж манай редакц ойлгож байгаа. Тэгэхээр хамгийн ихний асуулт бол шууд асуудал руугаа ороход гадаадын банкны салбар байгуулагдах хэрэгтэй юу? Хэрэгтэй бол яагаад, хэрэггүй бол яагаад гэдэг дээр зочдынхоо байр суурийг сонирхой банкуудын холбооноос Орхон захирлаас эхлэе гэж бодож байна. За юуны өмнө бол аливаа шийдвэрийг гаргахын тулд мэдээж бодлого байх ёстой. Манай улсын хувьд бол тооцоо судалгаа бодлогогүйгээр бас томоохон асуудлуудыг шийдэж ирсэн юм гашуун туршлага бол байгаа л да. Тэр гадны банкны салбар байгуулах нь өнөөдөр Монгол улсын хувьд бол маш чухал шийдвэр. Тэгэхээр зэрэг санхүүгийн доктортой байдал, санхүүгийн бүтэц, хууль эрх зүйн орчин энэ дээрээ үндэслэсэн маш том бодлого явуулах хэрэгтэй. За оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байгаа хүмүүсийн хувьд бол оруулж ирэх юм бол ямар банк оруулж ирэх юм, ямар үйл ажиллагаа эрхлэхийн зөвшөөрөх юм, ямар хязгаарууд тавих юм, цаг хугацааны хувьд хизээ хийх үү те. Энэ бүгд нь өөрөө бодлогоор зохицуулах хэрэгтэй гэж боддог. Өнөөдрийн байдлаар бол яг энийг зохицуулж байгаа тодорхой хууль эрх зүйн акт бодлого бол Монгол улсад байхгүй байна. Тийм учраас энийг бол маш сайн хэлэлцэж ингэж байгаа нь бол маш зөв зүйтэй асуудал. Тэгэхээр цаашдаа бол бид нар нэлээд ярилцаад явхад ер нь гадны салбар, банкны салбар оруулж ирэх нь хэний эрх ашигт нийцэх үү, хэн хохирох уу, яг хэнд бол энэ ашигтай, хэнд нь ашиггүй вэ гэдэг энэ талаар бол тодорхой ойлголт бас телевиз үзэгчдэд иргэдэд за бас энэ шийдвэр гаргах гэж байгаа, хүлээж байгаа улсуудад бас нэмэр болох болоо гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсад бол арилжааны банкуудыг бол мэдээж хэрэг хуулиараа Монгол банк хяналт шалгалт явуулж, за комиссарын үргийг гүйцэтгэдэг байгаа. Тэгэхээр Монгол банкны төлөөлөл ирсэн болохоор саяхан Орхон захирлын хэлсэн манад бол одоо байгаа хуулийн зохицуулалтаар яг гадны банк орж ирэхэд зохицуулалт сул байгаа гэдэгтээ та ер нь санал нийлэх үү? За зохицуулалт нь бол огт байхгүй гэж хэлж болохгүй. Банкны тухай хууль дээр тодорхой зохицуулалт байгаа. Монгол банкны журам дээр тодорхой зохицуулалт байгаа. Гэхдээ нэгдсэн бодлого байхгүй гэдэг нь бол тэгж ойлгож болохоор байна. Тий. Одооны зохицуулалт дээр болохоор гадны банк бол охин компани байгуулж зөвшөөрөл авч болно. Тэрнээс өмнө болохоор тодорхой шаардлага шалгуур дэлхийн шилдэг банкуд бол төлөөлөгчийн газар байгуулад 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулна. Тэгжээч одоо Монгол банкнд охин компани байгуулах хүсэлт ирүүлэх нээлттэй болно. За баярлалаа. Тэгэхээр Болд захирлаас бас яг эхний асуултаа
таны байр суурь банкны салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд таны байр суурь ямар байгаа вэ? Мөн дээрэс нь сая Булган туяа дэд сайдын хэлж байгаа 4-5 гадны банк манад бол төлөөлөгчийн газраараа дамжуулан үйл ажиллагаа явуулж байна гэж хэлж байна. Зарим улсын хурлын гишүүд бол эдгээр төлөөлөгчийн газар болон яг банкны лицензтэй банкны хооронд үйл ажиллагааны хувьд ялгаа нь ямар ялгаа байд юм бол гэдгийг танаас сонирхъя. Манай улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа төлөөлөгчийн газрууд бол Монгол улсын зах зээлд судалгаа хийдэг, мэдээлэл цуглуулдаг, шийдвэр гаргагч нартай уулздаг, уулзалтынхаа үр дүнд төв банк руугаа дамжуулдаг ийм үүрэг гүйцэтгэдэг судалгааны шинжтэй байгууллагууд арилжааны банкны үйл ажиллагаа явуулдаггүй. Тэгэхээр банкны салбар гэдэг бол арилжааны банкны үйл ажиллагаа явуулдаг, шууд эдийн засгийн харилцаанд ордгоороо бол төлөөлөгчийн газраас эрс ялгаатай. Тэгэхээр та гадны банк манай энэ одоо бидэнд өгөгдсөн байгаа эдийн засгийн нөхцөл байдал дээр бага хүүтэй зээлийг иргэд бизнес эрхлэгчид хүсэж байгаа энэ цаг хугацаанд гадны арилжааны банк салбараа нээх нь манай эдийн засагт эерэг гэж дүгнэхээр байна уу, сөрөг гэж гэдэг байр суурьтай байгаа юу? Юуны түрүү банк гэж юу юм бэ гэдгийг бас эргээд нэг санах хэрэгтэй. Банк гэдэг бол жирийн аж ахуй нэгжийн статустай юм шиг мөртлөө онцгой эрх эдэлдэг, тусгайлан хуулиар зохицуулагддаг ийм бизнесийн нэгж байгаа. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр бүртгэлтэй 100 мянган аж ахуй нэгжээс 15 аж ахуй нэгжил банк гэдэг ийм статустай төв банкнаас тусгайлан лиценз авсан ийм байгууллага байдаг. Бусад олон улсад ч гэсэн ийм байдаг. Тэгэхээр яагаад онцгой байдаг юм бэ гэхээр банк гэдэг байгууллага бол иргэдээс, компаниудаас, төр засгаас хадгаламжийг нь аваад цааш нь дамжуулан зээлдүүлдэг ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага. Зээлдүүлэхдээ зүгээр зээлдүүлэхгүй ямар нэгэн хөрөнгө барьцаална, газар, алт, уул уурхайн лиценз, барилга байшин, үйлдвэр аж ахуй, хувь хүмүүсийн орон сууц, эд тогтчлыг хүртэл барьцаалдаг. Тэгэхээр энэ харилцаа цаана гүнзгий утга агуулгатай. Тийм учраас гадаадын банкнд энэ эрхийг, онцгой эрхийг өгөхгүй юу гэдэг асуудал яригдчих байгаа. За баярлалаа. Тэгэхээр бизнес эрхлэгчид маань эдийн засгийн өсөлт саарад банкуудын маань бас хөрөх чадвар эдийн засгаа дагаад сул байгаа гэж Монгол банкны тайлангуудаас бол ойлгоод байгаа. Хөрөх чадвар дээр бизнес эрхлэгчдэд бол хямд хүүтэй зээл, бизнесийн капитал нэн чухал шаардлагатай байгаа. Энэ үед яг танхимын төлөв 5% захирал бас хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр та гадаад банк Монгол улсад сайн тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа эрхлэхдээ ямар байр суурьтай байна? Бизнес эрхлэгчид танаа гишүүн байгууллагууд ямар санал хөрвүүлж байна? Төрийн бодлогод танаа байгууллагаар дамжуулж хөрвүүлэх гэж байгаа саналтай. Баярлалаа. Энэ өрөө мэндийг хүргэе. Ер нь бол бизнес эрхлэж байгаа улсууд бол асуудал ойлгомжтой хямдхан мөнгө хэрэгтэй байгаа л да. Нэгдүгээр. Хоёрдугаар эдийн засаг 17 өсч ирсэн үеийн тэр таатай үеийн нөхцлөөр эдийн засгийн дандаа өсөлттэй байх үеийн гэрээгээр хийгдсэн. Тэр гэрээний арилжааны банкнууд дээрх гэрээний асуудлыг эргэж харах тийм хоёр асуудал их тавьсан. Нэгт хямдхан мөнгө хэрэгтэй. Нөгөө талаас бол яг энэ хэрэглэгч талаас бол сая тийм л юу зарчмыг тавьж байгаа. Нөгөө талаас тэр манай захирлууд хэлж байна банк гэдэг асуудал нь өөрөө юу вэ гэж байгаа. Тусгай эрх авсан, тусгай тоглолт хийж байгаа тэр их компани шүү дээ. Зарим нэг болох гэж оролцсон зарим. Энэ банкнууд маань өөрсдөө энэ үйл ажиллагаагаа яг банкны хуулийн дагуу 2010 онд батлагдсан хуулийнхаа хүрээнд хийж чадсан уу? Тэгээ 1996 оноос хойш манайх 2 банкны системд ороод төв банк нь бодлогоо бариад, хяналтаа бариад арилжааны банкнууд нь яг энэ мөнгө гэдэг бүтээгдэхүүн шүү дээ. Энэ бүтээгдэхүүнийг эрэлтний нөлөөлтөн дээр тоглож байгаа бас бизнес. Энэ бизнес зарчмын үед явж чадсан уу? Тэгээд 2009 оны хямралын дараа 2010 оны банкны хуулийг хийхдээ бол маш тийм бололцоотой эрхүүдийг өгнө бас банкудад өгсөн байгаа. Тухайн үед бас хямрал байсан шүү. Тэгээ Эстенд байх хөтөлбөрт орцсон байсан. Тэгээ энэ үед бол чинь банкнуудаа бонд авдарах ч юм уу, альсгол одоо охин компаниараа одоо зарим нэг банк одоо нэг эрдэнэтэйг санхүүжүүлсэн байгаа шүү дээ. Нэг охин компани аудит төр зөвлөгөө өгөөч ч юм уу. Тиймэрхүү өөр бизнесийн эрхүүдийг өгсөн юм байл л да. Тэгээ тэр нэг хямралын үед дуусах нөгөөтөө тэр чигээр нь байлгаа явуулсан. Нөгөө талаас гадны банкнуудын үндсэн зорилго бол
бидний байгаа энэ зах зээл нэг сонирн биш. Энэ 22 их найд 10 тэрбум сонирн биш. Хамгийн гол нь ирээдүйд бий болгож байгаа том мөнгө эргэлт чинь оюу толгой. Одоо ердийн эргэлт нь бол 3-4 тэрбум долларын эргэлт шүү дээ. Одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулаад ирэх. Тэрний санхүүжилтэн дээр санхүүгийн үйл ажиллагаанд оролцдог. Одоо бид гэрэн дээр бол би нэлээд том ангилалтай банкуудыг оруулаад Монголын нийт арилжааны банк дээр шалгуурыг хангахгүйгээр ойлгон гэрээ хийгдсэн байгаа. Гэтэл одоо чинь Bank of China ч юм орж ирсэн тохиолдолд тэр нөгөө нэг тавьсан шалгуурыг хийгээд тэр борлуулалтын том 3-4 тэрбум долларын эргэлтэн дээр оролцдгийн болцоог л хайж байгаа болов гэж бодож байгаа л дүнс бид нарыг нэг тоож орж ирэхгүй л дээ. За баярлалаа. Тэгэхээр яг манай зах зээлийг бол тоогоод 4-5 гадны гэж гадны банк бол үйл ажиллагаа төлөөлөгчийн газраар дамжуулаад үйл ажиллагаа явуулаад за зарим нь бол Монголын бизнесийн байгууллагуудад бол төвөөрөө дамжуулж зээл олгосон гэдэг бас мэдээлэл хэвлэл мэдээлэлэр их гарч байсан. За Монгол улсын ерөнхийлөгч бол өмнө нь байр сууриа илэрхийлж байхдаа миний байр суурь бол Bank of China Монголд орж ирээд зээл өгөөд явах шаардлага алга, харин шаардлагатай өөр орны банкны салбар байгаа бол оруулах хэрэгтэй гэж хэлсэн байна. За одоогийн ерөнхий сайд маань 2014 онд хувь хүний хувьд хэлэхэд гадны банк оруулж ирснээр манай арилжааны банкудад бизнесийн үйл ажиллагаанд дарамтуулна гэж хэлж байсан байна. За саяхны хүртэл Монгол банкны ерөнхийлөгчийн ажлыг хийж байсан зол жаргал ерөнхийлөгч бол тус банк, Bank of China, тус банк төлөөлөгчийн газраа нээж байгаа нь Монголын эдийн засаг болоод аж ахуйн нэгж иргэдэд тус дэмээ өгнө. Монголын банк санхүүгийн зах зээлийг хамгаалах талаар анхаарч ажиллана гэдэг мэдээлэл өгж байсан байна. Зөвхөн одоо Bank of China-гийн жишээн дээр хэлэхэд зарим нэг одоо тоо баримтуудыг бас дурдвал Монгол улсын хэмжээнд за дөнгөж саяхан гарч ирсэн тоо баримт 820 мянган өрх байгаагийн 760 мянга буюу 90% нь бол ямар ч хадгаламжгүй гэсэн ийм сонирхолтой статистик дүн харагдаж байна. Тэгэхээр гадны банк манай эдийн засагт орж ирээд ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг дээр хийж байсан судалгааг Аш чулуун доктор хийсэн байсан. Тэр судалгааг бас бид бүхэн судалж үзсэн. Тэгэхээр судалгааны дүгнэлт ер нь яаж гарсан бэ? Таны ажиллаж байгаагаар яг эдийн засгч хүний байр суурьнаас харахад. За баярлалаа. За тэгэхээр бол банкны салбар ер нь бол санхүүгийн салбарын хувьд бол манайх бол бас яг тодорхой бодлого одоохондоо байхгүй гэдэг нь бол бас үнний талтай. Яг ийм нөхцөлд бол гадаадын банк орж ирэхэд юу болох вэ гэдэг нь бол бас их одоо анхаарах хэрэгтэй зүйлүүдийн нэг л дээ. Жишээлбэл бид нар бол юу хэлдэг вэ гэхээр бол одоо хүмүүс бол хадгаламжаа банкнд хийхдээ бол өндөр хувийг авах аюул дуртай. Гэсэн мөртлөө гадаадын банк орж ирэх юм бол үндсэндээ яг одоо тэр өрсөлдөөнд бол одоо дотоодын банкуд ялагдаад алга боллоо гэх юм бол тэр одоо зээлийн яг гадны банкны зээлийн хүн 4% байлаа гэхэд бол хадгаламжийн хувь очоод жишээл Японд юм уу бараг 0-тай байдаг адилхан. Бас тийм байдал болохыг үгүйсэхгүй. Тэгэхдээ бол яг хүмүүс бол ерөнхийдөө манайд бол юу боддгоо гэхээр бол за ингээд гадны банк орж ирэхээр бол хямдхан одоо хүүтэй их мөнгө орж ирэх юм байна. Тэрэндээ одоо баахан төслүүдээ өгнө гэж боддог. Үнийн хэрэг дээрээ бол одоо ч гэсэн бас тийм боломж бол уулын байгаа л да. Тэгээд одоо төслүүд нь одоо ямар нэгэн шалтгаанаар одоо зах зээлийн нөхцөлд бол таарахгүй, эсвэл ашиггүй байдаг, эсвэл эрсдэлтэйгээд дотоодын банкуудын шалгуурыг даахгүй ээжиж яаж одоо гадаадын банкны шалгуурыг даадах юм бол гэсэн асуулт бас байна. Яг нь ер нь бол яг санхүүгийн зах зээлийг бол бас яваанд ингээд чөлөөлөөд даяарших тийм одоо явц бол зайлшгүй явагдаж л байгаа. Гэхдээ энэ нөхцөлд бол бид нар их сайн одоо ойлгох хэрэгтэй. Яах гэж ер нь бол энэ зах зээлийг бол ингээд гадаадын жишээлбэл төрийн банк ч юм уу бид нар оруулах гэдэг байгаа. Яг зорилго нь юу юм жишээлбэл. Хэрвээ одоо ингээд их хэмжээний хямдхан хүүтэй зээлтэй болёо гэвэл жишээлбэл төр өөрөө тэрийг хийж болно. Төр одоо Чингис бонд шиг тийм бонд гаргаад баг хүүтэй гаргаж чадчихвал байвал тэгээд тэрүүгээрээ бол мөнгө оруулаад тэрийг бол дотоодын банкны системээр ч юм уу даашаа банк бусдыг оролцуулаад тарааж бас одоо болно. Яг тиймэрхүү маягаар бол манайд Европын сэргийн бусгалтын банк бол бас ажилладаг. Одоо хувийн байгууллагуудад зээл өгдөг. За Японы JICA байгууллага бол бас одоо бага хүүдэд тийм зээл болгодог. Гэхдээ бол нөгөө талаас төрийн банк орж ирэх нь бол бас их анхаарах хэрэгтэй зүйл. Яагаад гэвэл төрийн банк гэдэг чинь бол яахын аргагүй Монголч ялгаагүй хааж орны бол засгийн газрын бас бодлогын гар хөл байдаг. Тэгэхээр бол тэр одоо гадаадын орны гар хөл нь орж ирээд тэрийг одоо жишээлбэл энгийн банк шиг бол бид нар одоо хянчдах уугүй юу гэдэг асуулт бас бий. Тэгэхээр бид одоо хамгийн их яригдж байгаагаар нь Bank of China банкны талаар их ярьж байна. За нээлттэй мэдээллээр харахад бол
2013 оны байдлаар Forbes-ийн их сурвалжаар харахад Bank of China бол орлого жилдээ 13 онд 98 тэрбум $. Байсан байна. За активийн хэмжээ нь 2.80 Америк доллар, цэвэр ашиг нь бол 22 тэрбум гэх хэмжээтэй. Манай эдийн засгаас бол дандаа том тоонууд харагдчих байна. За дэлхийн том 5 банкны дөрөв нь бол бас манай урд төрших байдсан байна. Зарим нэг фактыг хэлэхэд за үзэгчд маань бас нүүдэл шийдэл түлхүүр үгээр бидэнтэй өөрсдийнхөө санал бодлыг солилцох боломжтой байдаг. Тэгэхээр өнөөдөр бизнесийн төлөөллүүдээс бас өрсөн байгаа. Тэгэхээр амар түвшин захирлын хувьд ер нь танаа яг бизнесийн салбарынхны хувьд энэ төлөөлөгчийн банкуд байхад хямд хүүтэй зээл, төслийн зээл авах боломжууд Монголд хэрвээ гадны банк орж ирэхдээ бизнес эрхлэгчийн хувьд таны байр суурь ямар байна гэдгийг сонирхов. За баярлалаа. Өрөө мэнд хүргэе. За хамгийн чухал нь юу юм бэ гэдэг бид нар бизнес эрхчлээс аваад үзэх юм бол яхаа аргагүй бид нар том хэрэглэгчд байгаа шүү дээ, тийм ээ. Бидэнд аль болох хямд их хөөсөр хэрэгтэй. Тэгээ урт хугацааны их хөөсөр хэрэгтэй. Өнөөдөр Монголын банкуд гээд 15 банк байна, 13 банк байна. Энийн нэг дөрөв нь бараг зах зээлийнхээ 90% барьчдаг юм шиг байна. Энэ том банкуудын цааталт яг ингээд хөрөнгө оруулагчлаас хараа үзэхээр бас дийлэнх нь гадны хөрөнгө оруулагчд байгаа юм л да. Тэгэхээр бид нар гадны банк, гадны хөрөнгө оруулагч хоёрын хооронд бас ялгаа нь байгаа мгүй гэдгийг бас сайн нэгтэлж тодруулах нь үнэхээр чухал. 60 гаруй нь гадны хөрөнгө оруулагч эзэмшдэг юм бол энэ өөрөө гадны банк гэдэг нэр томьёо мөн үү шүү. Тэгээ яг ингээд цаад хөрөнгө оруулагчны харахаар бас тийм яг нөгөө дэлхийн одоо банк санхүүгийн зах зээлд гол тоглогчд бас төдийлөн байхгүй байгаа юм л да. Тэгэхээр бидний банк орж гадны банк орж ирэх зүйтэй юм аа. Заавал Bank of China-тай биш. Ер нь гадны банк орж ирэх ёстой. Тэгжвэж энэ үйлчлэгээний стандарт гэдэг юм дээшлэн, энэ өрсөлдөөн гэдэг юм дээшлэнэ. Өнөөдөр яг үнэхээр банк шиг рискгүй ажиллаж байгаа салбар байхгүй. Төрөөр ихэнх юм хамгаалуулсан. Ямар нэг рискгүй. Бизнесийнхэн бол маш өндөр риск хүлээж авдаг. Татврын ачаал 35-аас 40% байгаа. Тэгээд дээрээс банкны хүний ачаалч бас нэг 20-30% ороод байна. Тэг үндсэндээ одоо сүүлийн хэдэн жил бизнесийн ашиг гэдэг зүйлийг бол харахаа байцсан тийм ээ. Зах зээл нь өөрөө эрэлт нээлттэй байгаа. Оныг нь улс төрийн одоо нэг докторгүй байлаад байгаа. Бүх юм зогсон болцсон. Тэгээ эндээс одоо энэ үнэхээр цусны эргэлт маань зөв ирэх хэвээр, зөв эргүүлэх хэвээр банк тийм ээ. Тэгэхээр болохгүй байна гэдгийг л хараад байгаа юм л да. Бизнесийн байгууллагын ашигтай ажиллаж чадахгүй. Банкныхын салбараараа маш өндөр ашигтай ажиллаад байдаг. Тэр эцсийн үндэ аль аль талтаа ашигтай, аль аль талтаа л одоо хэрэгтэй баяжиж эдийн засаг тэлнэ, иргэд ажилтай байна. Буцаад энэ банкны тэр хэрэглэгч тэлнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр яг саяын факт руу бас бид орж тайлбар авахаас өөр аргагүй байхаа. Тэр нь бол гадны банк гэж бид нэр хэнийг хэлээд байгаа юм бэ? За Bank of China бол ойлгомжтой хятадын төрийн банк. 50-аас дээш хувь нь бол хятадын төрд байдаг. Тэгэхээр төрийн дэмжлэгтэйгээр бол өөрийнх нь актив бол маш их хэмжээнд олон улсад үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бидэнд байгаа мэдээллээр тэгэхээр Монгол банкнаас яг Монголд банкны лиценз эзэмшиж байгаа 15 банкыг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа болохоор Монголын банк гэж үзэх үү? Эсвэл сая амар түвшин захирлын хэлдгээр хөрөнгө оруулагч нь 50-аас дээш хувь нь хэрвээ гадаадын хөрөнгө оруулагчд байвал тэрийг бас гадны банкны үйл ажиллагаа Монголд явагдаж байна гэж үзэх үү? Энэ дээр яг яаж заагалж өгд юм бол хууль талаас нь. За Монгол банкны зохицуулалтаар бол одоо арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Тодруулж хэлэх. Тэгээд бүгдээрээ бол дотоод арилжааны банкуд гэж явж байгаа. Дотоод арилжааны банк дотор болохоор гадны хөрөнгө оруулалттай, дотоод хөрөнгө оруулалттай гэж ялгаж байгаа. Гадаадын банк бол одоохондоо байхгүй байгаа. Тэгээд гадаад банк гэх юм бол гадаад банк нь одоо Монголд охин компани байгуулах юм бол тэрийг гадаад банк гэж үзнэ. Тэрнээс шууд дотоод гадаад хөрөнгө оруулалтад дотоод банк гэж л тайлбарлана. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хэмжээгээр бол ер нь бол ялгах боломжгүй. Хөрөнгө оруулалтын хэмжээгээр бол ялгахгүй байгаа бүгдийн дотоод банк гэж үзэж байгаа. Тэгэхээр гадны яг энэ дээр бас хашчлуун доктороос сонирхмоор байна л да. Гадаадад бусад зах зээлүүд өөрсдөө мэдээж хэрэг гадны төрийн болон арилжааны банкудаас зах зээлээ либерал эдийн засаг бол илүү нээлттэй бүгдийг нь оруулаад илүү консерватив бол хамгаалдаг баг. Тэгэхээр яг энэ манад за иргэн лавга очоод банкны лиценз хөөцөлтөөд
Гэхдээ миний бүх мөнгө Люксембургээс юм уу Швейцараас байх юм бол намайг одоо би Монгол нэр өглөөж гэсэн Монгол банк гэж харах уу? Энэ дээр манай зохицуулалт ер нь аль улсыг дагсан байт юм бол та жишээнүүд тайлбарч өгөөч. За яг ерөнхийдөө бол Монголд бол гадаад хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж бол жишээлбэл одоо яг компаниар ярих юм бол за нэг 25 орчим хувийн одоо хувьцаа нь бол жишээл гадаадынх байвал түүнээс дээш нь дотоодынх байвал дотоодын компани гэд нэрлэдэг. Банк бол яг тусгай байгууллага учраас бол яг тэгж заагалдгүй. Гэхдээ бол зүгээр ерөнхийдөө бол хөрөнгийг бол татахтаа бол одоо Монголын компаниуд тэр банкуд тэр хаанаас яа татах уу гэдэг нь бол харьцангуй зах зээлийн асуудал болов уу гэж бодож байгаа. Жишээлбэл одоо би одоо банк байлаа ч гэсэн компани байлаа ч гэсэн бол бонд гаргаж болно. За хувьцаа гаргаж болно. За тодорхой хэмжээгээр хувьцаагаа зарж болно. За мөн одоо шаардлагатай бол одоо янз бүрийн swap хэлцээр ч юм уу өөр хэлцээрээр бол гадны их усурыг басгаж болно. Тэр бол тэгэхээр бол их усур нь бол нэг одоо өмчлөлт нь бол өөр баг. Энэ хоёрыг бол зааглах хэрэгтэй баг. За дээрэс нь бол бас яг банкны хувьд бол төрийн хувийнх бол ялгаа бол эрс байгаа. Яагаад тэгж юм бэ гэхээр бол нөгөө одоо хувийн банк бол ашигын төлөө байгууллага. Тэгэхээр бол үйл ажиллагаа нь бол ерөнхийдөө ойлгомжтой. Ашигын төлөө одоо үйл ажиллагаа явуулна, хэтэрхий эрсдэлтэй юм бол хийхгүй байх. Жишээлбэл одоо ингээд яг манай төрийн банк орж ирлээ гэвэл төрийн банкыг хүмүүс хүсээд байгаа нь бол яг миний бодлоор бол хүүн их бага байгаасаа л гэж болоод байгаа шиг байна л да. Шалгуур муутай, хүүн их доогуур, тэгэл одоо баахан мөнгө одоо манад орж ирнэ гэд. Гэхдээ тэрний үр дагавар нь юу байх вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгээ яагаад жишээлбэл тэр одоо Монголын зах зээлийн эрсдлийг мэдж байгаа боловч ийм өндөр одоо хүүтэй биш, бага хүүтэй олох гээд байгаа. Тэрний үр дагавар нь юу вэ гэж давхар бас одоо үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр яг нэвтрүүлгийн эхний хариултууд дээр үзэгчд бас өөрсдийнхөө саналыг ирүүлж байна. Сайн нарийн зохицуулалт хийж чадахгүй манай засгийн газар чадахгүй байж гадны банк оруулаад Монгол банк нь эдийн засгаа хийн чадахгүй болох үедээ дотоодын банкаа бүрэн хийн чадахгүй байгаа улс гадны банкны бодлогыг хянаж чадахгүй гэж тийм айдас бол гадны төрийн банк орж ирнэ гэдэг дээр бол жижиг эдийн засаг болохоор ер нь эдийн засгийн ойлголтын түвшин хамаарахгүйгээр бол ер нь айдас бол их байгаа харагдаад байна. Ер нь комментууд уншиж байхад тэгэхээр одоо гадны банк манай эдийн засгийг сонирхоод орж ирэх тийм сонирхол нь ер нь байд юм уу? Эсвэл яг стратегийн төрийн дэмжлэгтэй банк л манай эдийн засгийг сонирхоод жишээлбэл одоо Монгол улс 6,000 орчим хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд ажилдаг гэж байна. Тэгэхээр эдгээр компаниуд дотоодынхоо банктай ажиллах сонирхол нь байд юм болов уу? Ер нь өмнө нь манай зах зээл рүү гадны банк салбараа нээе гэсэн тийм оролдлогууд түүхүүд байдгүй. Банкуд ер нь гадны арилжааны банк орж ирвэл өрсөлдөхөд бэлэн үү? Орхон захирал бол захирлаас. За ер нь бол төрөний ойлголтын маш зөрүүнүүд байж байгаа нь харагдаж байгаа тийм ээ. За яг Монгол улсын хуулиар Монгол улсын нутаг дэвсгэртээр бүртгэлтэй аж ахуйн нэгжийн бүртгэлтэй тусгай зөвшөөрөл авсан банкны тусгай зөвшөөрөл авсан компаниг бол дотоодын арилжааны банк гэж нэрлэж байгаа тийм. Тэр нь гадны хөрөнгө оруулалттай байж болно, дотоодын хөрөнгө оруулалттай байж болно. За гадны банк бол өөрөө бас хоёр өөр статустай байгаа. Олон улсад бол энэ дээр маш том маргаан явдаг бодлого зохицуулагчдын дунд. Нэг нь бол салбар гэж яриад байгаа. Тэр бол Монгол улсын хуулиар зохицуулагддаг. Тухайн эцэг улсынхаа хуулиар зохицуулагддаг. Тэрний одоо дүрм журам төв банкныхын дүрм журмаар зохицуулагддаг. Энэ бол маш том статус. Хоёр дахь нь бол одоо түрүүний Монгол банкны хэлснээр охин компани байгуулах замаар. Тэр охин компани яг Монголын арилжааны банкудтай адил банкны тухай хуулинд захирагдаад адилхан дүрмийн сангаа бүрдүүлээд адилхан одоо үйл ажиллагаа явуулах. Энэ хоёр бол зарчмын бас том зөрүүтэй. Энэ дээр наацхаас нэхлээр миний түрүүний ярьж байгаа бодлого хэрэгтэй гэж. Хоёрдугаар өрсөлдөөн дээр бол яг юун дээр өрсөлдөх юм бэ гэхээр би одоо маш тод одоо ойлгомжтой хүмүүст хэлье гэж бодож байна л да. Нэгдүгээрт манай энэ ард иргэдийн эсвэл манай аж ахуйн нэгжүүдийн ихэнх юм бодоод байгаа шиг орж ирэнгүүтээ ингээд бүгдээр нь автгаруулаад зээл өгөөд хямд хүүтэй бол ингээд явах гэдэг юм биш ээ. Энд бол одоо бидний жишээлбэл эсэргүүцэд байгаа юм гол юм гэвэл одоо Монголын хамгийн өнгөтэй, өөдтэй, сайн барьцаатай, зээлийн түүхтэй, өмнө нь төлж ийсэн те сайн төсөлтэй энэ компаниудад хамгийн түрүүнд бол зээл олгож эхэлнэ. Тэгэхээр зэрэг бол манай арилжааны банкуд бол өөрсдийн олон жил 20 гаруй жил одоо ажиллаж тордож хамтарч ажиллаж ирсэн энэ харилцагчтай бол алдах дээр хүрнэ.
Өөрөөр хэлбэл банкудад юу үлдэж ийн гэхээр дандаа эрсдэлтэй, илүү өндөр эрсдэлтэй зээлүүд үлдэнэ. Нөгөө нэг яриад байгаа жижиг дунд үйлдвэрүүд эсвэл иргэдийг хэрэгцээ шаардлага тэр орон сууцны зээлийг бол мэдээж гадны банк бол өгөхгүй. Хоёр дахь асуудал нь бол энэ дээр тэгэхээр зөвхөн томоохон аж ахуй нэгжүүд за тэр тусмаа одоо илүү одоо юу гэдгийг те улс төрд илүү ойрхон нөлөө бүхий ийм дахиад нөгөө нэг ярьдаг шүүмжилдэг хэдэн компаниуд эндээс хожиж байгаа. Нийт ард түмэн бол очихгүй. Хүүний хувьд учиргүй өнөөдрийн төвшин өнөөдөр яг Монгол банкны статистикаар одоо Монгол улсын зээлийн дундаж хүү 20% байна л да. Тэгэхээр бид нэг 30-40% гэж ярьдаг юмнаас одоо бас болж хэрэгтэй. Яг 20% зээлийн дундаж зээлийн хүүтэй байгаа нөхцөлд бол мэдээж орж ирэнгүүтээ төрөний ярьж байгаа шиг 3-4-өр бол өгөхгүй шүү дээ. Мэдээж тэрнээс доогуур өгнө. Гэхдээ бол энэ манай Монголын арилжааны банкуудын өндөр хадгаламжийн хүү төлөөд өндөр хүүтэй зээл өгөөд дундаас нь жоохон ашиг хийжсэн бол гадны банк тухайн улсынхаа одоо бага хүүтэй хадгаламжийн хүүсвэрээрээ өндөр хүүтэй өгөөд бүр илүү ашиг хүртэнэ л гэсэн үг. За баярлалаа. Тэгэхээр Twitter хэрэглэгч болоод гэдэг хэрэглэгч гадны банк орж ирэх үү гэдэг дээр Чингис хаан банк гэдэг орж ирээд олон жил болохдоо өгөөжөөр өксөөр байгаа штэ уул нь гадны банк хэрэгтэй гэдэг бас саналыг хэлж байна. Саяын асуултыг бас бол захирлаас сонирхъя. Гадны банк, арилжааны банк Монголд ер нь орж ирэх сонирхол илэрхийлж байсан уу? Орж ирвэл арилжааны банкуд өрсөлдөхөд бэлэн байгаа гэж та бодож байна уу? Секторээ яг банкны салбарын мэдээлэл харж байхад одоо яг Монгол улсад банк байгуулъя гэсэн олон улсын нэр хүндтэй банкуд очрлоод шахацлаад байгаа юм ерөөс огт байхгүй. Тэрнийг бол бас бид бүгд зөв ойлгох ёстой. Бид бүхний мэдж байгаагаар нэг л банк, гадны банк охин компани байгуулъя гэж өргөдлөө өгсөн байгаа. Тэр дөрвчийн ярьдаг 4-5 банк бол төлөөлөгчийн газраа байгуулсан гэдгийг бид сайн ойлгох ёстой. Судалгааны байгууллага. Тэгээд бас буруу зөрүү ойлголт байна. Тэрнийг би залруулъя гэж бодож байна. Банкны салбар ашигтай ажиллаад байна гэж яриад байгаа. Ашигтай ажил бол бид нэг нэгэндээ баяр хүргэх ёстой, тийм ээ. Банкны байгууллага бол Монголын аж ахуй нэгжүүдийн л нэг. Монголын охид хүүгүүд, залуучууд ажиллаж байгаа. 15 мянган залуучууд ажиллаж байгаа. Цаана нь 60 мянган өрх байгаа. Бид бүхний нэг тасархаа. Тэгэхээр баяр хүргэх ёстой нэг талаас. Нөгөө талаас ашигтай ажиллаж байгааг бол бас худлаа. Яагаад тэгэхээр банк гэдэг бол бүртгэлээр зардлаа 6 сарын дараа 3 сарын дараа ингэж бүртгэж явдаг. 360 хоногийн дараа бүртгэж явдаг. Өнөөдөр ашиг харагдаж байгаа бол 90 хоногийн дараа алдагдал болж хувирдаг. Тэгэхээр 6 сарын байдлаар банкны салбар үндсэндээ ашиггүй ажилласан. 2015 оны эцсийн дүнгээр бол ашигтай ажилласан юм шиг харагдсан. Бүртгэлээр шүү дээ. Нэгтлэн бодох бүртгэлээр. Тэгвэл та бүгд хагас жилийн дүнгээр харуул ашиггүй ажиллаж байгаа. Цаашдаа бол байдал нэлээд хүндэрнэ. Яагаад тэгэхээр ашиг өгдөг аж ахуй нэгжүүд бүгд уналттай байгаа орлого буурсан зээлээ төлж чадахгүй байгаа нөхцөлд банкны салбар алдагдaltaй ажиллаж магадгүй байгаа. Тэгэхээр энийг зөв ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт банкны салбарыг нэг 30 гэр бүл ч юм уу 30 хүн хянаад байна гэж их ярьдаг тийм ээ. Тэр бол асар том төөрөгдөл. Тэгвэл эсрэгээр нь асуудлыг тавьж үзээд Монголын хамгийн том компаниудыг хичнээн хүн хянж байна вэ? Тэрнийг яагаад ярихгүй байна вэ тийм ээ? Тэгэхээр хянж байгаатай гол нь биш. Монголын компаниуд хэний өмчлсөн байсан хамаагүй ашигтай л ажиллаж байвал Монгол улсад сайн. Тэгэхээр хянж байгаа хүнийхээ тоондоо чухал биш. Тэгж ярих юм бол Монголын банкны салбарт 2.8 сая хүн хадгаламж эзэмшиж байгаа. Монголын 2.8 сая хүүхэд, хөгшчүүд, залуучууд, манай аж ахуй нэгжүүд, төр засгийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд хадгаламж эзэмшиж байна гэдэг чинь банкыг тойрог замаар өмчилж байна гэсэн үг. За баярлалаа. Тэгэхээр манай санхүү эдийн засаг маань бол банкны салбар дээр явдаг. За 93, 97 ямар ч лөөсөө 90-с дээш хувь нь үнэт цаасны зах зээл маань олигтой хөгжөөгүй болохоор банкн дээр суурилсан эдийн засагтай гэж эдийн засгчид маань их хилдэг байгаа. Тэгэхээр бол захирал бол сая банкны ард бол бас 15 мянган, 60 мянган өрх айл, за 2.8 сая хадгаламж эзэмшигч гэд бас тоонуудыг хэлж байна. Тэгэхээр худалдаа аж үйлдвэрийн танхим бол бизнес эрхлэгчдийг төлөөлөх байгууллага, за мөн банкудаач мөн давхар төлөөлдөг. Тэгэхээр энэ эрх ашигын дарааллаараа болон ер нь процессороо ер нь
гадны арилжааны нэр хүндтэй байгууллага за HSBC нь вэ, стандарт чартерд нь вэ, Монголд орж ирлээхэд Монголын эдийн засагт бизнест бол эерэг нөлөө үзүүлэх юм а гэж та бодож байна уу? Эхний асуултыг л би энэс дахиад асууж юм л да. Тэгвэл бид нар гарцааж байгаа түрүүн би эхний асуудлаа хууль эрх зүйн нь бол хэлсэн ба 2010 онд батлагдсан банкны тухай хууль тэр шинжилэн хариулагдсан. Үүний дараа юу болсон бэ гэдэг асуудлыг бид нар томор харах хэрэгтэй. 13 оноос эхэлж бол хямрал бий болсон. 13 оны 1 сард бол үн докторжуулах хөтөлбөр гээд мөнгө гарч ирсэн. Бондны мөнгө том мөнгнүүд гарч ирсэн. Энэ мөнгнүүд бол Төв банк тухайн засгийн газрын нэг меморандумаар зурагдаа тэгээд арилжааны банкуд цаашаа тэрийг нөгөө яам дуттай нийлээд ингээд нэг том мөнгө дараасан л. Энэ бол сая хямралын эд үед бол макро хямрал үүсэхгүй арилжааны банкуд тэр нөгөө саяын хэлсэн том мөнгнүүдээр цаашаага тэр тодорхой хүүтэй аваад цаашаа зээлдүүлэх маягаар бол амьдэрсэн байхгүй юу. Энэ бол төрөөс оролцсон маш том хөрөнгө оруулалт гэж болно. Энэ явцтай бол энэ 13-14 оны үйл явц. Яг энэ 13-14 онд нөгөө арилжааны банкуч нь тэрэн дээр менежмент хийгээд цаашаа явхад наа бусад салбарын зээлүүд зогсно гэсэндээ мөнгөгүй болсон асуудал байна. Бизнесүүд өөрсдийнхөө байгаа мөнгөө виз эдийн засаг 17% хөргөжөөд шороо барилга хоёроор ер нь байдгаар хөрөнгө оруулсан дэсгүй монголчууд хомжижгүй. Тэгээ яг мөнгөгүй гаццсан арилжааны банкуд мөн тэр 2 жил бол засгийн газраас олгож яасан тэр хурлаас олгосон давуу эрхийн дагуу тэр мөнгнүүдийг байршуулах, тэр мөнгөний үйлчлэгээ сайжруулах, түгээх, хүргэх ажил дээр бол хамаг цагаас зарцуулаад энэ хооронд нэг хямралын хүнд байсан юм аа. Тэгээд дээр нь бол мөнгө ч өөрөө 50%-ийнхаа үнцнийг алдсан шүү дээ. Энэ асуудал. Эндээс гэхдээ гарц нь бол юм байгаа. Одоо тэгтээ банкны үйлчлэгээний энэ 100% гэхэд 60% нь бол хадгаламжийн хувь байгаа. 40 дээр нь 20%-аар арилжааны банкуд өөрсдийн сервисийн үйлчилгээ бас ашигла ус бодож ажиллаж байгаа. Тэгэхээр энэ 60 дээр одоо 3 талаасаа л тохирё. Мөнгө хадгалуулж байгаа нь арилжааны банк нь хадгаламжийг 2 дахин багасгая. Одоо жилийн 12% байгаа шүү дээ. Энийг 6 болгоё. Дээр нь банк өөрөө сервисийн менежмент сайжруулад бас өөрсдийнхөө үйлчилгээнээс 2-3%-ийг бас багасгаад нэгэсэндээ бол зээл бол эндээс бол нэг 11-12%-тай гараад энэгээр нэг 2 жил цөмөөрөө нэг явж үзэж болох юм. Би бол тийм байл үзэж байна. Яг бол эцэст хадгаламжийн өгөл хөдлөхгүй бол бид нэр дээр нь энэ 12 байхад 1000 юм дэж доош одоо энэ бол тулцсан байгаа. Арилжааны банк ч бүх сервис хасаад тулцсан 15,000 оны цалин үнс байрны мөнгө зөнгөнд бол бүгд тулцсан. Доотлын тэр орон зай байгаа байхгүй. Тэгээд шудраг яснаас хандхад бол өнөөдөр ямар ч бизнес байлж. Би 100 сая төгрөг зээлээд 155 сая болгоод 5 саяын л ашиг болно. Тэгэхээр 100 сая төгрөг хадгалуулсан этгээд жилийн дараа 112 саятай болж байгаа. Ямар ч татваргүй, ямар ч дарамтгүй, ямар ч ажлын байр гаргаагүй яг дам утгаараа мөнгө хөрөнгөнд оруулж л байна. Тэгэхээр эн чинь шудраг биш байна гэдэг асуудлыг том жижиггүй тавьж байгаа шүү энэ талаас. Тийм учраас банкны менежмент энэ хадгаламжийн хүүний асуудал дээр манайх мөлийг зах зээлээр тохируулна гэдэг байгаа. Энийг 2 дахин богсгож л асуудалж байна. Нөгөө талаас яг энэ эгчтэй банк адилхан компани. Яг хямралын үеэр бол компаниудын үнц нь бол угийн одоо 30-40 унтсан байгаа. Энэ унтсан үед нь мэдээж өөр нөхдөд орж ирвэл энэ хямдхан үнцэнтэй байгаа компаниудыг аваад өөрсөндөө хөрөнгө оруулаад энэ бий уулц 15,000 үнэтэй менежментэн дээр жоохон хөрөнгө оруулалт хийгээд аваа явах нь бол гоё л байна л да. Тэгэхээр өөрсдөө энэ дотроо энэ хүндрэлээс гарах аргаа сайсан дэр баха. Ямар ч нэг жилийн хугацаанд. Тэгэхээр бол захирал бол Монголын банкны салбарын тайланг бол бас тайлгандаг нөхцлөөр нь харах юм бол 6 сард ашиггүй за алдагдaltaй болох одоо ойрцсон байна гэдэг мэдээллийг өгж байна. Гисэн хэдий ч одоо банкны салбарынхан гарч ирээд бид нар өндөр эрсдэлтэй нөхцөлд зээл гаргаад хөгжлийг санхүүжүүлээд явж байна гэж ярьдаг боловч за эргээд банк шиг эрсдэлгүй бизнес хийж байгаа хүмүүс алгаа гэдгийг сая одоо лавжуу даргын сая хэлдэг зөвхөн хадгаламжинд мөнгө байршуулад 12 саяын ашиг болж байгаа хүн. За арилжааны банкуд сая сүүлийн хэдэн жилийн эдийн засгийн бодлого манад хэтэрхий олон тоглогч байснараа бас салбар нь ашиггүй том зургаараа харагдаад байна уу? За банкуудыг хамгийн их одоо үйл ажиллагааныхын зардал дээр одоо хамгийн энгийн жишээнээс харж болдог бид нэг худалдааны төвд хэдэн ATM хардаг үлээ те. Нэг ATM зах зээлийн ханш нь 20-40 мянган долларын нэг жижиг дэлгүүрт ороход хэдэн POS машин байрлуулсан байна гэдгээр банкуд үйл ажиллагааныхаа яг хамтарч ажиллаад зардлаа тааны гэдэг тэр алхмуудыг хийж байгаа гэхэд бас жоох ихтгэл үнэмшил хэрэглэгчийн хувьд бол
төрөхгүй байгаад байдаг. Тэгэхээр амар түвшин захирлаас эргээд яг саяын лавжив даргын хэлдэг эдийн засаг хүнд байх төрөөс банк руу одоо ийм их хэмжээгээр мөн докторжуулах бодлого юм уу? Банкуд төртөө хит ойртож ажилласнараа одоо манай энэ санхүүгийн систем эрүүл бус болчиход байна гэдэгтээ та санал нийлэх. Төр бизнес рүү яг саяны хэлдэгчлэн хэдэн салбар руу орсон өөрөө бол маш том буруу дүр даврыг бий болгосныг бид харж байгаа шүү дээ. Эхлээл жишээлх юм бол будааныхныг дэмжиж яснаа буцаад хүрлээ дэмжиж тийм ээ. Салбарууд нь хоорондоо сүлдө ойлголцгоо байгаад эцсийн дүндээ бид бүгдээрээ ашигчгүй тийм ээ. Тэгээд нэг гадаад зах зээлээс хамааралтай болдог юм буруу шиг газар тариалангийн салбарт орсон. Барилгын салбар руу яг адилхан орсон. Сүүлдээ төрн баахан зээл үж бариулчихготой зэрэгцээд өөрөө барьчихсан тийм ээ. Энэ бол төрийн алдаатай бодлого. Банкны бол их юм биш баг. Би зүгээр яг зарчмын нэг юм ярих гэдэг. Эдийн засаг өөрөө тэлж хөгжих ёстой, бизнесүүд ашиг орлоготой байх ёстой. Тэгжээж ард иргэд маань ажлын байртай болно, солио орлого нь өндөр болно. За тэртээ тэргүй Монгол өөрөө хөгжиж байгаа улс. Бид бол одоо эдийн засаг дотоодын эрх төгрөг 3,000 гаруй доллар тийм ээ. Булууг нь бидэнд маш их юм хийх юм байна шүү дээ. А энийгээ дагаад иргэдийн хэрэглээч гэсэн асар их одоохондоо маш бага байгаа шүү дээ. Чи нэмэгдэх хэрэгтэй байгаа тийм ээ. Байр сав одоо идохтой амьдрахаас хүсвэл. А энэ болгоно өөрөө бидэд асар их эрэлт хэрэгцээ байгаа. А энийг яг банкныхаа салбартаа зөв бид хоршиж ажиллаж ижил нөхөх ёстой шүү дээ тийм ээ. Өнөөдөр 4 банк Монголын эдийн засгийн одоо банкны секторын 90% эзэмшиж байна гэж байна. Тэр нь өөрөө Монголын банк нийт одоо санхүүгийн секторын бараг 90% гэсэн үг шүү дээ. Энэ бол олигопол эдийн засгийн утгаараа олигопол зах зээл тийм ээ. Бүх юм өдөр хоорондоо ярьж тохирох боломж бололцоотой. Тэгэхээр энийг миний ерөөсөө хэлээд байгаа санаа нэгэнт одоо бид банкныхаа хүүг бууруулж чаддгүй юм бол тийм ээ. Тэр хадгаламж дээр нэг энийг би бас дэмжиж байна л да. Нэг 4 орчим тэрбум долларын хадгаламж байдаг гэдэг нэг статистик багш гэлээ. Тэрний нэг 60 гаруй хувийг 200-аад одоо хүн эзэмшдэг гэдэг. Тийм юм бол тэр 204 банкны төлөө бид улсаараа ингээд зүтгээд сүүлдээ ингээд цусны хэрэглэх болоо зогсож байгаа нь өөрөө зөв юм уу буруу юм уу? Энэ логикийг би буруу юм шиг хараад байна л да. Тэгэхээр дахиад хэлэхэд одоо хамгийн одоо банкны хавсны хамгийн нэг том асуудал байгаа. Бизнес эрхлэгчтэйгээ өрсөлддөг болсон. Аль өнгөтэй өдөртөө ашигтай төсөл байна. Банк өөрөө шууд санхүүжилт хийдэг болсон. Та бүгдийг бүгд мэдж байгаа шүү дээ. Маш олон бизнесийг би мэднэ. Бизнесийг аваад явчихдаг. Тэгээд цаашаага өөрсдөө хийгээ явчихдаг. Тэгэхээр банк нь өөрөө яг банк шиг ажиллаад бизнес эрхлэгч нь яг тэр одоо тоглоомын дөрмөө бид одоо сайн тодорхой болж ойлгоцох хэрэгтэй байх тийм ээ. Тэгэхээр бид яаж банктай өрсөлдөх вэ? Нэг тендерд орох ихтэл банкных нь баталгаа гаргаж өгөхөөс арга унахчдаг. Бүр энэ одоо бүр тийм бид бүгд ил тийм энэ бол маш тийм дээрэнгүй ер нь банк бизнесийн маш дээрэнгүй хандаад байгаа л да. Тэгэхээр энэ л миний хэлээд байгаа санаа өрсөлдөө өөрөө нээж өгөх хэрэгтэй. Нэг бид эдийн засаг либералчлсан юм бол банкныхаа банк санхүүгийн секторыг либералчлах хэрэгтэй. А дөрмөө харин маш сайн тохирцох хэрэгтэй байна. Тэгжээж бид бүгдээрээ ашигтай ажиллах хэрэгтэй. Тэгэхээр Twitter дээр бол яг сая хашчулуун дарга хэлсэн дотоодын бизнес эрхлэгч компаниуд дотоодын банкныхаа шалгуурыг давахгүй байгаа байж гадны банкныхыг давах уу гэдэг таны асуултыг бас хүмүүс нэлээд хийшилж байна. Гэхдээ бас гадны санхүүжилтийн санхүүгийн үйлчилгээ явуулж байгаа институтуудыг хараад байхад бол санаа санхүүжүүлэгч юм уу бизнесийн төсөл санхүүжүүлэх гэдэг. Манад бол банкны шалгуур бол ямар хатуу байдгийг одоо цалингийн зээл авч байгаа залуугаас эхлээд яг сайн ямар төвшин захирлын хилдэг жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс ч гэсэн чаддсан бол одоо 20% хүүнээс илүү ашиг гаргаад ажиллаараа гэхээр өндөр хүүтэй байгаа. Тэр нь манай эдийн засгийн хөгжил. Тэр бол банкуд өөрсдөө мэдээ тогтоож байгаа юм бол байхгүй. Тэгэхээр манад бол шалгуур та бол гадны банкныхнаас хөнгөн гэж одоо судалгаан дээр үзэх үү? Гадны банкны шалгуурыг илүү өндөр гэж үзэх үү? Манад бол их хатуу байна. Банкны шалгуур давах бол одоо иргэдийн цалингийн зээл, байрны зээл. За тэгээд их усүр байхгүй болохоор нөгөө зээлийн санхүүжүүлэхгээ болчдөг. За бизнесийн санаа дээрэмдэг гэдэг юм бол гадуур их яригддаг. Яг одоо ил тод бизнесийн санаагаа очиод тайлбарлангууд банк өрсөлдөөд хийчлээ гэдэг гомдол бизнесмэнүүд ярьж байдаг боловч яг чухам аль төсөл төр гэдэг дээр бол баримт байхгүй. Энэ бол нэлээд яригддаг асуудал. Яг ер нь бол би юу гэж бодож байна гэхээр бол ер нь бол банкны систем манайд бол цаашдаа улам хөгжиж олон төрлийн санхүүжилтийн арга хэрэгсэл байх ёстой.
Тэгээ энэ бол инновац гэж бас ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо олон төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй байх. Жишээл манайд бол их ховорхон юу вэ гэхээр бол одоо жишээлбэл одоо инновацийн технологийн чиглэлийн санхүүжилтийг олоход хэцүү гэдэг бүгдээр мэдж байгаа. Гэх мэт зүйлүүд бий. Гэхдээ бас нөгөө талаас энэ шинэ салбаруудыг бий болгоход бол тодорхой хэмжээгээр бол бас хугацаа хүмүүсийг бэлдэх, за эргэцүүн орчин бас дутагдaltaй байгааг бол хэлэх хэрэгтэй. Ер нь бол бид нар бол яг банкны салбарыг бол одоо юу гэдэг өндөр хүтээ байна гэдэг одоо шүүмжилдэг боловч яг үнийн хэрэг дээрээ бол төрийн бодлогоор жишээлбэл тэр хүүг буулгах одоо бүх нөөцийг одоо бас хэр зэрэг ашигласан бэ гэд аваад үзэх юм бол одоо маш өндөр эрсдэлтэй учраас бас хүн өндөр байгааг бас санах хэрэгтэй. Яагаад эрсдэл нь өндөр байдаг юм бэ гэхээр бол одоо жишээл ямар нэгэн маргаан гарахаар шүүхтэр очдог. Тэгээд 2-3 жил болдог. Тэгээд нөгөө банк нь авах ёстой маа авч чадахгүй тийм тохиолдол байдаг. Тэгэхээр бол энийгээ өөрөө бас шуурхай болгочих юм бол зардал буурна. Зардал буурах юм бол хүү буурч болно. Тэгэхээр бол төрийн бодлого бол ер нь бол нэгэн л иргэдэд одоо бизнесуудад хямд хүүтэй урт хугацааны зээл олох гээд байгаа бол бас тэрэндээ заавал анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт бол бас хөгжлийн банкыг байгуулж исэн одоо нэг гол зорилго бол урт хугацааны зээлийн тогтолцоог бол аажмаар хөгжүүлэх хэрэгтэй. За энэ дээр бол ер нь бол анхнаасаа хөгжлийн банк мөн одоо арилжааны банкуд хамтраад одоо санхүүжилт болох ийм шинэ хэлбэрүүдийг бол бас цаашаа улам хөгжүүлэх ёстой байх. За төрөөс бол жишээлбэл одоо энэ хувийн банкудад бол баталгаа гаргаж тэгээд одоо эрсдлийн бууруулах замаар бол хүүг бас бууруулж болно. Энийг ишүү бүр сайн нэвтрүүлэх ёстой гэж би бодож байгаа. Дээрээс нь бол жижиг дунд үйлдвэрүүд зориулж бол үнэхээр тэр инновацийн шин чанартай урт хугацааны жоохон юу гэдэг арай шалгуурыг бол жоохон хөнгөн болох тийм бас тогтцоо байж болно. Гэхдээ энэ бол эргээд миний хэлэхэд бол ер нь бол энэ систем эргцүүн юугаа сайн болгож ийж хийх ёстой зүйлүүд. Зүгээр нэг гадаадын банкыг оруулаад тэрийг юу гэдэг одоо нэг төрийн шугамар бол одоо юу гэдэг аль нэг засгийн газрын баахан мөнгийг оруулаад бүх асуудлаа шийднэ гэвэл дэндүү одоо тийм гинэн алхам болчихж байгаа. Тэгээд эцэстээ бол яах вэ гэхээр бол бид нар бүх юм алдаад дуусах юм бол тэрийг хэн хариуцах вэ? Бас бодох хэрэгтэй. Тийм учраас бол дотоодын нөөцөөс ашиглах хэрэгтэй. За хариулж байна. За сая шин санаа санхүүжүүлдэг гэж лавга ярьлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр бол хөрөнгө оруулалтын банк гэсэн өөр банкны үйл ажиллагаа л да. Одоо манайд байгаа 15 банк чинь арилжааны банкуд шүү дээ. Ард иргэд аж ахуй нэгжүүдийн 1 жилийн хадгаламжин дээр суурилж бизнесээ явуулдаг. Гаднаас 3-аас 5 жилийн их үүсвэр татаж ирдэг, зээлдэг. Тэрнийгээ тэр хугацаанд зээлүүлдэг ийм л байгууллага. Тэгэхээр хоримтлалтай чинээлэг орнууд эсвэл чинээлэг хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтын банк гэдэг зүйлийг байгуулад тэгээд тэр шин санаанд хөрөнгө оруулдаг тис ондоо төрлийн бизнес байгаа. Тэгэхээр тэр бизнес Монгол улсад хөгжөөгүй. Ягаад гэвэл урт хугацааны хөрөнгө Монгол улсад өөрт нь алга байна л та. За баярлалаа. Тэгэхээр бол захирал түрүүн бас яриандаа дурдлаа. Монгол улс руу гадны арилжааны том банкуд орох гээд өрсөлдөд байгаа юм байхгүй. Нэг банк л саналаа ирүүлсэн байгаа гэж байна. За хууль ёсороо бол Монгол банк руу санал ирсэн байх хэвээр. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас тийм мэдээллийг бол нэрээ нууцлахыг хүссэн. Төрийн их сурвалжаас бас тодруулсан байна. Тэгэхээр Bank of China 2 жилийн өмнө Монгол улсын парламентын бүх гишүүд рүү бол урилга хөрвүүлж байсан. Урилгандаа бол Хятад Монголын найрамдалт харилцаа, за Ши Жинпин дараа нь гадаад харилцааны сайдын айлчлалын дараа гэд ийм төрийн нэлээд ийм мессежтэй загтал байсан л та. Тэрийг бол манай хэвлэл мэдээлэлээр бол хүмүүс үзсэн баг. Тэгэхээр Bank of China-гаас яг Монгол улсад салбараа нэх хүсэлтэд яг ирүүлсэн юм байгаа. Тэрэнд нь засгийн газар хариу өгөх ёстой юу? Монгол банк хариу өгөх ёстой юу? Энэ гарч ирж байгаа процессын дарааллаар бол засгийн газар танилцуулж Монгол банк шийддэг гэж байхад Монгол банкнаас бас дүгнэлт авах ёстой гэдэг ийм хоёр янзын процесс харагдаад байна л да. Танаа дээр салбараа нэх хүсэлт нь яг ирсэн байгаа юм. За албан ёсоор хэлэхэд бол Монгол банкнд Bank of China хүсэлтээ ирүүлээгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу болохоор эхлээд засгийн газар төсөлтөө тавьж засгийн газрын шийдчихэж одоо Монгол банкнд хүсэлт тавих эрх нь нэгднэ. Тэгэхээр одоохондоо бол ямар ч хүсэл ирэх байгаа гэсэн үг. Тэгээ түрүүний бол захирлын хэлдгээр бол Монголд бол нэх олон банк одоо очрлоод хүсэл тавиадах юм бол байхгүй. 5 төлөөлөгчийн газар байсан. Нэг нь бол төлөөлөгчийн газараа татан буулгасан. Одоогоор тэгээ түрүүн гадаадын банкны төлөөлөгч газар үйл ажиллагаа явуулж байна. Аль улсын хувьд юм бол за дөрөв нь гэвэл нэг нь болохоор ING гэдэг Голландын банк.
Нэг нь Bank of China, тэгээд хоёр нь болохоор Японы банкуд байгаа юм уу. Sumitomo Mitsui тэгээд Tokyo Mitsubishi гэдэг. Тэд нар 13 онд хамгийн сүүлд төлөөлөгч газар байгуулсан. Тэгээд эдгээр бол хүсэлтэд тавих эрх нэгдсэн боловч одоо банк Хүсэлтний ирүүлсэн гадны банк бол одоогор байхгүй. За баярлалаа. Нүүл шийдэл нэвтрүүлэг даваагаар гүйж гадаад банк сэдвэр ярилцаж байна. За Монгол улсын эдийн засаг санхүүгийн тогтолцоо бол банкн дээрээс өөрлөж байгаа гэдэг. За 97 гэдэг тоо бол арчлуун дараагийн хийсэн судалгаан дээр бас харагдчих байна. За энэ сэдвэр судалгаа хийгээд үзэхэд сүүлийн 20 гаруй жил бол Монголын бусад салбарыг бодвол банкуд маань илүү зохион байгуулалтанд ордог, өөрсдийнхөө эрх ашиг дээр нэгдэж дуурч чаддаг. Их зөөлөн зохицуулалттай явж ирсэн. Одоо энгийнээр хэлбэл одоо тоглоомын дүрм маань банкуд маань их ашигтай. За яг энэ хууль эрх зүйн орчин дээр гадны банкыг оруулж ирэх юм бол бид нэр хянаж шалгаж за зохицуулалтаа тавьж чадахгүй маа гэсэн зүйлийг бол эдийн засагчид хэлээд байна. Тэгэхээр яг үндсэн хідэн хуулиар банкуд маань зохицуулагдаж явж байна. Сая лавжуу даргын хэлдэг 2009 оны хямралын үед хажуудаа хөрөн тэр өөрчлөлтүүдийг хийсэн нь хямралын үеийн бодлого байсан, цаг хугацаатай тавьж өгөх байсан уу гэдэг дээр бас Монгол банкны байр суурийг болон банкуудынхаа байр суурийг сонсъё гэж бодлоо. За банкны хувьд бол болохоор 2010 онд шинжилэн найруулсан банкны тухай хууль нь бол гол зохицуулах хууль нь. Түүний гадаагаад бас хэд хэдэн журмууд байгаа. Мөн компани тухай хуулиар бас банкны үйл ажиллагааг зохицуулдаг юм аа. Тэгэхээр үндсэндээ ийм 2 3 хууль нь. Тэг ер нь бол гол хууль бол банкны тухай хууль, Монгол банкны хувьд бол банкны тухай хууль, бас нөгөө нэг санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах бас хэд хэдэн хуулиуд байгаа л та. Бас компани тухай хууль, үн цасны тухай хууль гэх мэт хуулиуд байна. Тэгэхээр бусад орны regulation гэж ярьдаг те зохицуулалтыг бодвол манайх харьцангуй либералдаа ордог уу, макро эдийн засаг талаасаа эсвэл илүү консерватив зах зээлээ хамгаалсан бодлогод орд юм бол яг бусад орны хувьд болохоор хянах шалгалтын болохоор Базелийн хороо гэдэг олон улсын тэр зохицуулагчаас нь стандартын тогтоогод өгчтэй. Тэгээ Базел хорооны гишүүд нь болохоор тэр одоо стандартууд дагаад мөрддөг. Одоо хамгийн сүүлд гарсан бол Базел 3-ын одоо стандартууд мөрдөж байгаа. Манайх гишүүн орон биш болохоор заавалчгүй тэрийг бол мөрдөх албагүй. Тэгтэл олон улсын стандарт болохоор аль болох тэр Базелийн стандартуудад нийцтэй зохицуулалтаа хийдэг. Тэгээд болохоор манай одоо санхүүгийн зах зээл харьцангуй одоо хөгжил султаа байгаад болохоор бүх зохицуултыг мах оруулаагүй. Бол гол суур зохицуултыг оруулсан байгаа. Жишээ нь өөрийн харьцаа гэх мэт одоо хөрөх чадвартай харьцаа, төлбөр төрөнгөөсгч харьцаа гэх мэт зохицуултыг болж урмалсан байнамаа. За тэгэхээр бас нэг олон улсаас нэг гажсан зохицуулт бол байхгүй, бас хэд зөөлөн зохицуулт биш, ер нь бол стандартын дагуу зохицуулж байгаа л гэж хэлнэ. Тэгвэл бид бүхэн стандартын дагуу олон улсын стандартаар их дажгүй зохицуулт хууль эрх зүйн орчинтой бол гадны банк орж ирээд үйл ажиллагаагаа явуулвал зах зээлийн дүрмээр бол олон тоглогч байгаад өрсөлдөөнтэй байх юм бол нэг чиглэлд олон компани счивэл тийз хямдардаг жишгээр хүү буурна гэсэн энэ иргэдийн хүлээлт буруу юу? Энийг одоо маш энгийн болгож ярихгүй бол одоо том эдийн засгийн нэр томьёо хэрэглүүл бол бас үзэгчд маань ойлгоход тэгэхээр бид нар бол банкуд бол бүх Монгол улсын аж ахуй нэгжийн хувьд бүх хууль дүрмийг мөрдөж ажиллаж байгаа. За дээрээс нь өшөө тусгай одоо зохицуулалттай компани учраас тийм үү бас банкны тухай хууль дүрмийн нэрлсэн хуулиудыг дүрм журмуудыг бас явдаг. Монгол банкны маш нарийн хяналтанд ор маш олон жалгаар үзүүлэлт. Энийг бол жирийн аж ахуй нэгжүүдэд бол байдгүй. Бизнес нь алдагдaltaй бол тухайн хөрөнгө оруулагчид өөрийнхөө оруулсан хөрөнгөөр хохирол үлддэг. Гэтэл банкуудын цаана бол энэ олон иргэд аж ахуй нэгжүүдийн мөнгө байгаа учраас маш сайн зохицуулахгүй болохгүй. Тэгээ энэ ажлаа бол хийчих нэ. Нэг ганц банкны салбар орж ирээд нэг хэдэн зээл олгосны тэрийг нь хянаад ингээд шалгуур үзүүлэлтийн тэр хянаад явчих бол болж байгаа юм аа. Гол нь тэр манай банкны секторт, санхүүгийн секторт энэ Монгол улсын эдийн засгийн нийт эдийн засаг, мөнгөний бодлого, тэгээд энэ эдийн засгийн аюулгүй байдалд оруулж ирэх тэр босод бодлого нөлөө их том цар хүрээний нөлөө орж ирэх гэдэг байгаа шүү дээ. Энийг гол нь бид тэр зохицуулж манай эдийн засаг дааж чадах уу, зохицуулагчд маань одоо нэг хянаж чадах уу, зохицуулж чадах уу гэдэгтэй л бол эргэлзээ. Тэгэхээр одоо бүгд хэлж штэ 97% нь одоогийн байдлаар банкуд байна гэж нийт санхүүгийн систем. Энэ дээр дахиад нэг том
тоглогч ороод ирлээ гэж бодъё. Тэгвэл энэ чинь 97 чи бараг 99-100-ны хэд болох юм те. 100 нэлийн төхөөд ирнэ. Тэгээд тэр 99 дотроо энэ гадны банкны чинь нөлөө нь өөрөө бас 50 60 70 гэдэг ингээд цаашдаа бол өсөд явах. Ягаад гэхээр миний түрүүний хэлстэй хамгийн сайн өрмийг аваад, хамгийн сайн зээлдэгч, хамгийн сайн харилцагчдыг аваад ингээд явна. Дээрээс нь маш их хэмжээний хөрөнгө оруулж ирж өөрсдийнхээ улсын тэр хөрөнгө оруулагчид Монголд одоо ажиллаж байгаа компаниудыг дэмжиж ирнэ. Тэгэхээр нийт эдийн засгт маань тэр нөлөө, тэр цар хүрээ, банкны сектор дотрооч тэр манай аж ахуй бизнес эрхлэгчдийн дунд ч тэр эн чинь ингээд өргөжөөд эхлэхээр зэрэг сүлдээ бол хяналтаас гарна л да. Тэгэхээр бид нар бол нэг хэдхэн сарын дараа хямралаас гарчихын оронд нэг ингээд юм яриад байгаа юм биш. Миний түрүүний бодлого хэрэгтэй гэж те. Маш олон жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа энэ эдийн засаг ямар болцсон байх вэ? Тэр бодлогыг л ярьж байгаа юм л да. Тэгэхээр бол захирлын хувьд бол өмнө нь та бол Төв банкнд бас ажиллаж байсан. Тэгэхээр яг нь энтгийн жишээ яг өрмийн хусдаг гэдэг жишээг бол 80-аас 90 оны энтгийн банкны салбарт бол 75% нь гадны банкуд эзэлж байсан гэдэг. За эдийн засгийн хямрал болсон үед гадаадын банк бол хөрөнгө огцом татаад санхүүгийн тогтолцоо хүнд байдалд оруулдаг гэдэг ийм эрсдлүүд бол олон улсын жишээнүүд бол байгаад байна. Гэхдээ яг түрүүний Монголын банкны эрсдэл таах чадвар болон одоо хууль эрх зүйн орчин маань хэрвээ их сайн хийгдэж одоо эдийн засгчдын хилээд байгаа эсрэгээр сайн бизнесийн болон эдийн засгийн хууль эрх зүйн орчинтой бол гадны салбар орж ирэхийг арилжааны банкуд дургуцаад байгаа гол шалтгаан нь юу гэж харж байна та? Ер нь бол гол шалтгаан Монгол улс өөрөө хэтэрхий жижигхэн. Одоо олон улсын хэмжээрээр бол бичил эдийн засгт улс орон хоёрхан хөрштэй одоо хөрштэй. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол маш эмзэг. Тэгэхээр түрүүн хэлсэн гадны аль ч улсын банк ороод ирлээ гэхэд манай эрх зүйн харилцаанд, өмчийн харилцаанд шууд орж ирнэ. Монгол улсыг барьцаална гэсэн үг л дээ. Товчхондоо бол. Юу гэсэн үг юм бэ гэхээр Монгол улсын газар үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн лиценз одоо бүх өнгөтэй өөдтэй зүйлийг Монголын банкуудтай адилхан барьцаална гэсэн үг. Тэгэхээр бид энэ барьцаалж байгаа энэ харилцааг хэр хэмжээнд барих юм бэ гэдэг асуудал байна. Манай улсын хууль, холбогдох хуулиудад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсад юм уу нэг компанид хязгаартай ийм зөвшөөрөл олгоно гэсэн утга агуулгатай зохицуултууд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол асар утга учиртай. Нэг компаниас юм уу нэг улсаас хэд хамааралтай байвал монголчуудын нийт ард түмний эрх ашигт бол хохиролтой. Өнөөдөр болоод байгаа юм шиг мөртлөө маргааш засаж залруулахын аргагүй ийм алдаанд хүргэж болзошгүй байгаа. Тэгэхээр хамгийн ойрын жишээ бол Монгол улс байгаа. Монгол улс зах зээл шилжиж гэнгээд бүгд одоо хөөрөлд автсан. Тэгээд бүх банк санхүүгийн байгууллагуудаа гадаадын банкудад худалдсан. Сүүлдээ тэр нийгмийн хямрал болж хуурсан. Хүмүүс гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг одоо хөдөлгөөн өргөнүүлсэн, зээлээ төлөхгүй гэж жагссан. Гадаадын банкуд нь зээлээ зогсоосон. Ийм үзэгдэл гарсан хамгийн ойрын жишээ бол Аргентинд дэлхийн хамгийн том банкуд орсон. Аргентины эдийн засаг хямрахад бүгд гараад явсан. Нэг л өдөр хаяад явна. Тэгэхэд дотоодд нь банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх байгууллага үлдээгүй гэж хэлж болно. Ингээд энэ бол асар том юм савлгаатай сайтар бодож боловсруулсны үндсэн дээр хөдлөх ийм зүйл учраас банкуд бол өөрсдийнхөө эрх ашигыг бодоогүй алсын эрх ашигыг бодож бас ярьж байгаа юм шүү гэдгийг та бүгд ойлгоосоо гэж хүсэж байна. Twitter хэрэглэгч Бямба лосол сүрэн гэдэг хэрэглэгч болгоомжлол буюу айдас ба эрсдэл хоёрыг ялгаж салгах за эрсдлийг хааж бууруулж удирдах болдгоо гэж хэлсэн байна. Бас яг зөв санал гэж бодож байна. Энэ сэдвийг яг судалж байхад тэгэхээр гадны арилжааны банк орж ирлээ гэхэд тодорхой хязгааруудыг тавьж өгөөд за бүтээгдэхүүнээр нь ялгаад хууль эрх зүйн орчноо өөрчлөөд оруулж ирэхэд бол манай бизнесийн орчинд илүү өрсөлдөөн за хямд мөнгө хямралтай гуйд орж ирэх боломж байна гэж та харж байна уу? Лавж юм хэлчихээс эсвэл бол яг энэ дотоодын банкнууд яг түрүүний таны хэлдэг өөрсдөө энэ нөгөө
асуултаа сайн хийгээд нөхцөл байдлаа сайжруулчаад бид нэр дараагийн алхмаа ярих хэрэгтэй гэж харж байгаа. Та алхмыг бол Тэгээд бол шийдэлсэн. эхний 2 жилдээ бол түрүүний ярьсан зарчим дээр зогсож байгаа. Хадгаламжууг 2 дахин бууруулъя. Тэгээд банкны сервис менежментийн үйлчилгээнд дээр бас гаргаж байгаа зардлаа бууруулах, тэгснээр зээлийг бол бууруулах гэж улс дотроо оролдё гэсэн асуудал байгаа. Гэхдээ нөгөө талаар бол сая 20 жилд бол манай арилжааны банкуд би бас өөрөө хэрэглэгч нь мэднэ л да, худалдаа хөгжлийн банк, төв банкны үүдний нэгдлийн өрөөнд байдаг байсан анх нэгтгэхдээ би тэгд орж үйлчлэгээ авдаг байсан анхны одоо тийч одоо анх байгуулж ирсэн үг нь шүү дээ. Гэхдээ энэ хооронд бол манай арилжааны банк тодорхой хэмжээнд бол өссөн 15 мянган том салбар болцсон байна. Тэр үед тэгэл худалдаа хөгжлийн банк хахаас өнгөрчл 500 сая долларын бонд тусгасан те. Тэрний өмнө дахиад нэг 500 сая долларын бонд тусгасан. Жишээ нь тэрийн засгийн газар баталгаа гаргаж өгсөн сүүлийнхэд нь. Тэгсэн. Тий. Одоо бас юм бол энэ бол энэ арилжааны банкн дээр байгаа активаараа ашиглаад энэ салбараа өөр дэлхийн санхүүгийн зах зээл дээрээс бас мөнгө усах ажлыг хийж ийн л да. Гэтэ иймэрхүү юм нээлттэй хэл тод хийгээд энэ 500 сая гэдэг чинь нөгөө актив хөрөнгөөс процент явж байгаа шүү дээ. Энэ нь буцаагаад энэ том зээл авж байгаа. Тэр 500 сая долларын бас адилхан тэр чинь бас том зээлд байгаа шүү дээ. Тэрэн дээр бас зээл авах гэж байгаа улсууд нь тэнд ирж байгаа 4% хүүтэй юм чинь 6% иржил байвал энэ адилхан болж байгаа байхгүй. Би энэ талаас хараад байна. Нөгөө талаасаа бид нэр арилжааны гадны банк манай бүх дүрмийг биелүүлээл ороод ирнэ. Орж ирчээд уучлаарай шууд худалдаа л авна шүү дээ. Би бол чинь гадны хөрөнгө ихэд байгаа нэг арилжааны банкнаас айл менежмент мотог нь аваад худалдаа тэрэнд менежмент хийгээл дараа нь гарч ирнэ. Тэр нь ашигтай тусдаг чинь яаж ашигтай тусчихсан гэвэл манай хаан банк байгаа. Хөдөө аж ахуйн банк гэдэг тухайн үедээ бол сум болгонд нэгжтэй ихтэй менежмент байхгүй, хөрөнгө оруулалт байхгүй, навсаацсан юм хувьчлал 6 сая доллараар авал чинь Японы хөрөнгө оруулалт, Японы менежмент орж ирээд өнөөдөр хаан банк бол энэ үгүйхэд өөрсдийнхөө менежмент хөрөнгө оруулалтаар гараад ирж байгаа байхгүй. Энэ талаас бол бид нар бол тэр талын хүсээд байгаа юм л та. Тийм учраас худалдаа хөгжлийн банк бол тэр 500 сая шиг долларыг оруулж ирсэн. Бараг 1 тэрбум доллар чинь сүүлийн 2 жилийн эдийн засгийг бас нэг торгоох бас юм хэрэгтэй юм харагдаад байгаа. Тэгэхдээ тэр юм буцаагаад бас зээлдэгч нартай тусч байгаас л харж байгаа юм л да. Том утгаар нь. Тэгэхээр гадаад банк гэдэг сэдвээр ярилцаад эхлэхээр банкны зээлийн хүү хэрхэн буурж болох вэ гэдэг шийдэл рүү болон дотоодын зах зээлээ яаж хамгаалах вэ гэдэг шийдэл рүү бас их хүмүүс ярьж байна л да. Тэгэхээр амар түвшин захирал та өмнө нь өгжсэн ярилцлаган дээрээ бас Монгол Улаанбаатар хот маань санхүүгийн төв болох боломжтой гэдгийг Улаанбаатар хотын бизнес эрхлэгч эдийн засгийн клуб санал болгож ирсэн. За тэрийг бид нэр дотоодын банкудаараа хийх боломжтой. Танд ямар гаргалгаа харагдаж байна? Яг энэ хилцүүлгээс. Тэгээ Улаанбаатарын худалдааны танхимын нэг зорилго нь Улаанбаатар хотыг юу н Азийн санхүүгийн бас төв болох боломжтой юм а гэд газар зүйн байршлын хувьд ч гэсэндээ тийм зүй тогтнох тийм боломжтой гэдгийг олон гадны хүмүүс хэлдэг л дээ. Монголын банк дангаараа энийг бол хийх боломжгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид тэр банк санхүүгийн байгууллагуудын сонирхлыг энд татах хэрэгтэй. Тэгэхэд бол банкны салбар л хамгийн чухал либералчлах хэрэгтэй юм аа. Одоо энэ яг олонхоо зах зээлийн системээр чинь бүгд мэдээж өөрөө өөрсдөө хамгаалаад л ийм юм яриа шүү дээ. Эцсийн дүнд энэ салбар ингэж байх нь чухал юм уу? Монголын эдийн засаг санхүүгийн систем бүхэлдээ одоо ингэ шинжлэх хэрэгтэй юм уу гэдэг. Урт хугацааны асуудлыг бодох хэрэгтэй яалтчгүй тэр үнэн. Гэхдээ өнөөдөр яг үнийг хэлэхэд энэ манай банкнуудын ч бас буруу биш. Улс төрийн маань өөрөө бодлого үнэхээр богинохон байгаад байна л да. 2 жил өрөхгүй л яваад байна шүү дээ. Тэгэхээр төрийн бодлого юм байгаа дараа нь энийгээ дагаа санхүү эдийн засгийн сектор бүгд ийм богинохон байгаад байна тийм ээ. Тэгэхээр бид яг энийг одоо яг бүх талдаа л маш сайн ярих цаг нь болсон л да. Магадгүй саяны сонгуул энэ боломжийг олгосон баг. Асуудлыг шийдэх тодорхой нэг маргаад ахааргүйгээр шийдэ гаргах явуучих боломжтой болчихлоо шүү дээ. Тэгэхээр тал талынхаа их ашиг бодоод бид яавал ер нь хамгийн гол нь бидний хөгжлөрүүл яаж хурд өрөх вэ гэдэг асуудлыг яриад байгаа шүү дээ. Тэгэхэд бол бидний цусны эргэлт сайн байх хэрэгтэй. Бизнесийн яг үндэ тэр хямд хөөсөрт урт хугацаатай зээл нь олдчил байвал тэр нөхцөл нь боломжийн байвал тэгэл ажиллаад иж болно шүү дээ. Иргэд ч гэсэндээ одоо манай иргэдийн мэдээж ихэнх нь ямар нэг байдлаар цалингийн ч байрны ипотекийн зээлтэл байгаа. Тэр аль болох бага нөхцөл таатай бол тэдэнд сайн тийм ээ. Тэгэхээр бүхэлд нь нэг аль нэг одоо банк нь нэг талтай гарч байгаа, бизнес нэг талтай гараад байгаа юм биш. Бид чинь мэдээж ашигтай ажиллал, хүү зээлээ төлөөл, банк тэрэн дээр нь ашигтай ажиллал
ингээл одоо хин энийг харилцан дэмжүүлэх бол ийм л систем тийм ээ. Энэ одоо үнэхээр энэ чухал зохицуултуудыг одоо энэ эрх баригч нам засгийн газрууд өнөөдөр хийх ёстой гэж хараад байна. Түрүүн хачлан багшийн үгэн дээр ч бас дурдгадал тэгж үйж бид одоо энийг яг энэ асуудлыг одоо өнөөдрийг маш уул суртаа судалгаан дээр ирүүлжүүлээд авах нь чухал юм байна. Мэдээж бидэнд маш том боломж байгаа. Энэ олон том уул уурхайн төсөл гэж том төслүүд гэж яриад байна. Яг үүндээ энийг санхүүжилт манай дотоодын банкуд оролцож чадахгүй шүү дээ. Тэгэхээр төсөөсөө хамтныхаа банкыг оруулж ирээд яаж зөв хамтарч ажиллах хэрэгтэй юм тэр механизм яаж зөв хийх хэрэгтэй. Бидэнд өнөөдөр тэр боломж нь ирсэн гэж би хараад байгаа. Одоо энэ дээр улс төрийн энэ дээр зөрөгчөө шийдлэх хэрэгтэй. Яг асуудал. Тэгэхээр гадаадын банк орж ирснээр санхүүжилт нэмэгдэнэ гэдэг бол бас өрөөсгөл ойлголт. Манай монголчуудын хамгийн сайн мэдэх оюутлогоо төсөл 10 тэрбум орчим долларын зээлийн хөрөнгөөр босч байгаа. Тэгэхээр энэ 10 тэрбум долларын хөрөнгийг зээлэхэд ямар ч банкны салбар Монголд байгуулагдаагүй, байгуулагдах шаардлагач байхгүйсэн. Яг тэгвэл дэлхийн 15 том хөрөнгө оруулалтын банк Монгол улсад ирээд гар үсэг зурлаа гэдгийг бүгдээр харсан шүү дээ. Тэгэхээр Монголд салбар байгуулахгүйгээр төслийг санхүүжүүлж болдгиймаа гэдгийг зөвхөн ганцхан жишээ. Нөгөө талаар түрүүний дурдсан төлөөлөгчдийн газрууд нийлээд 2 орчим тэрбум долларын санхүүжилтийг тойрог замаар Монголын аж ахуйн нэгжүүд компаниуд түүний дотор банкудад олгочихсон байж байгаа. Тэгэхээр энэ бол ямар ч банкны салбар байхгүйгээр ингэж олгосон санхүүжилтүүд байна. Түрүүний ярьсан Дэлхийн банкны 2 шаталтай зээлийн төсөл, JICA-гийн төсөл 75 сая доллар, 100 сая доллар. Банкуудын өөрсдийн түншүүд, гадаадын түншүүдээр олж ирсэн 2 тэрбум орчим доллар байгаа. Нийтдээ 4 их 80 төгрөг. Энэ бүх төгрөгийг зээлдүүлээд одоо Монгол улс нийтдээ 23 миллиард долларын зээлтэй сууж байгаа шүү дээ. Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. 23 миллиард долларын 8 тэрбум орчим нь засгийн газрын өр, 15 тэрбум доллар нь хувийн хвшлийн өр гэж байж байгаа шүү дээ. Тэгэхээр байгаа өрөө бид нар одоо яаж төлөх вэ гэд бүгдээрээ сандарж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт мөнгөний үнцэн гэдэг бол эрсдлийг илэрхийлж байдаг. Өнөөдөр Монголд байгаа зээлийн хүү 15-20% байна гэнэ. Энэ бол бидний байгаа царай нь байхгүй. Монгол улсын байгаа царай нь. Энэ бол зээл мөнгө тийм үнэтэй байна гэсэн үг. Эрсдэл тийм их байна гэсэн үг л дээ. Шүүхийн тогтолцоо удаан байна, шүүхийн шийдвэр гүйцэтгэл удаан байна. 5-6 жил болж бизнесийн маргаан шийдэгддэг. Хадгаламжийн хөв өндөр байна л гэн, банкуд жижиг том байна гэн тийм ээ. Энэ бүхнээс хамаарч байгаа. Банкуд ч гэсэн дутагдaltaй зүйл бий л дээ. Одоо түрүүний ярьсан шүү дээ. ATM, POS машина нэг болгож чадахгүй ингээл хоорондоо өрсөлдөд идэг гэх. Тэр бас 100 салбар. Тий, тэр бол бас шудраг шүүмжлэл. Тэрнийг банкуд өөрсдөө янзлах ёстой. Нэвтрүүлэх ёстой. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэг дуусахад бас богино хугацаа үлдсэн байгаа болохоор энэ нэвтрүүлгийн нэр маань гадаад банк байсан. Бид нэр банкны салбараа аврах гад гадны ийм төрөмгийн хүчнээс ингээд хүч орж ирэх нь зөв юм а гэдэг тийм үнцэг ярихаасаа илүү банк бол мэдээж хэрэг ямар нэгэн төсөл үнэт зүйлийг бүтээдэг салбарыг санхүүжилт болгодог салбар. Банк өөрөө бол бүтээдэг шууд үйлдвэрлэгч биш ч гэдэг утгаараа за мөнгөнд бол эдийн засгчд хэлдэг мөнгөнд бол пассворт байхгүй. Мөнгө гэдэг бол хэл тэр мөнгөнд үндэстэн байхгүй. Мөнгө бол ашигтай газараа хямд зардлаар олдож идэг гэж бас ярилцдаг. Тэгэхээр E-Mart орж ирнэ гэхэд одоо бид нэвтрүүлгийн өмнөх үгэн дээр ярьсан. Монголын зах зээл дээр нэг гадны тоглогч орж ирнэ гэхээр л дотоодын тоглогчид нь ямар нэгэн байдлаар одоо өрсөлдөөнөөс одоо эсэргүүцсэн мэдээлэл хийж байдаг. Бусад хүнсний дэлгүүрүүд нь ч байд юм уу. За Шангрилагийн салбар орж ирнэ гэхэд буудлууд мэдээлэл хийж байсан. Одоо банкн дээр яг адилхан нөхцөл байдалд орж ирж байна. Тэгэхээр арчлуун доктороос одоо засгийн газарт бол санал ирсэн гэдэг мэдээлэл авсан. Монгол банкн дээр бол Bank of China бол хүсэлтэйг өгөөгүй. Биднэрт бол мэдээллийн зөрүү бас энэ хилцүүлэг дээр хүртэл байна шүү дээ. Тэгэхээр арчлуун доктороос банкны салбар гэхээс илүү цаашаага бид нар юугаа зарж явна гэж эдийн засгаа томьёолоод тэрэн дээр ямар банк санхүүгийн үйлчилгээ байх ёстой вэ гэдэг дээр та юу гэж хардаг вэ? За ер нь бол нэг зүйл бол бас хэлэхэд бол ер нь бол банкны салбарт бол өрсөлдөөн бол хэрэгтэй нэгдүгээрт. Ер нь бол гадаадын
ялангуяа арилжааны банкуд орж ирээд үйл ажиллагаа явуул бүр сайн байна. Гэхдээ бол бидний сайн ялдгаар бол тийм одоо ингээд очрлоо зогсож байгаа юм байхгүй. Хоёрдугаарт нь яг одоо манай байгаа тогтолцоо бол энэ одоо байж байна. Зардал өндөртөө, эрсдэл өндөртөө энэ нөхцөлд ажиллаж байгаа. Энийг бол бууруулахын төлөө ажиллах ёстой. Энэ бол бас төр засгийн хийх ёстой юм. За харин бол хамгийн болгоомжлж байгаа нь бол тэр гадаадын төрийн банк орж ирэх юм бол тэрийг бол манай төв банкч бай засгийн газарч бай хянахад бол хэцүү гэж магадгүй. Яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэхээр газрын тосонд бол 20 жилийн өмнө одоо нэг хятадын компани орж ирсэн. Дорндын. Одоо бол бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад тэрнээс хойш бол Монголын нефт бол Монголд үлдэхэ байсан. За тэрнтэй адилхан бас олон жишээ бол олж болно. Тэгэхээр бол олон жишээ олж болно тийм. За тэгэхээр бол ийм ард дээр бол би жишээ бол жоохон өөр гэж бодож байна. Тэр бол юу вэ гэхээр бол нөгөө бүтээгдэхүүнээр өрсөлдөд адилхан арилжааны байгууллагууд өрсөлдөж байгаа учраас өрсөлдөө нь бас эрүүл болж байгаа. Бид нар бол юу болж байгаа гэхээр бол яг ийм нөхцөлд бол бид нар гадаадын төрийн банк орж ирээд тэрийгээ бол дараа нь засгийн газар хянахад хэцүү. Одоо бол сая юу болж байгаа гэхээр ерөнхий сайд дорндод очиод баг тэр одоо хятадын компаниас зөвшөөрөл гуйж ам шиг тийм яриа болж байгаа байхгүй юу? Одоо ингэ бүтээгдэхүүнийг гаргахгүй байж болох уугүй юу? Ингээд тиймэрхүү байвал бас хэцүү. Тийм учраас бол харин аль болохоор арилжааны гадаадын банкыг оруулж ирэх төлөөс бол бас хичээх хэрэгтэй. Тэр нь бол биднэрт ойлгомжтой. Бас энэ яванд зээл хүү бууруулах ийм нөхцлүүдийг олох баг. Ер нь бол цаашдаа Монголын эдийн засаг маань одоо ингээд хөгжөөд ирэхээр бол юу хэрэгтэй болох вэ гэхээр миний бодлоор бол нөгөө инновац одоо шин санаа мөн одоо жижиг дунд үйлдвэрүүд нөгөө яг барьцаалах хөрөнгө муутай тийм одоо компаниуд чиглэсэн хөрөнгө их хэрэгтэй баг. Ер нь бол энэ хүү их өндөр байна гэж хүсэж байгаа саналуудад дийлэх нь бол одоо тийм жижиг дунд үйлдвэрүүдээс нэг эргэлтийн хөрөнгөнд дутцсан 8 хийдэг нэг тиймэрхүү газараас гардаг байх гэж бодож байна. Харьцангуй тогтсон компаниудын хувьд бол бас тэрэ дарамт нь бол арай бага болов. Тэгэхээр бол яванд бас манай банкны тогтолцоо нэгдүгээр тэр тал руугаа инновац тал руугаа технологи тал руугаа хөгжөөд хоёрдугаарт бол сая бол бас яригдлаа нөгөө инновацийн санхүүжилт гэдэг чинь бол хөрөнгийн зах зээлт их холбоотой. Яг одоо нөгөө нэг хөрөнгө оруулалтын банк гэдэг чинь нэр нь банк боловч бас банк биш. Тийм төрлийн сангууд бол улам их нэмэгдэх хэрэгтэй. Тэн дээр бол бас засгийн газар ийм сангууд байгуулах талаас бол ажиллах нь зөв байх. Тэгэхээр бол олон төрлийн хэрэгцээг хангасан ийм олон төрөлд бас банкны систем цаашаа хөгжөөсэй гэж бодож байгаа. Энийг бол зүгээр нэг гадаадын төрийн банк бол бүгдийг нөхцөл чадахгүй болов. Тэгэхээр орхон захирлаас энэ нэг хэрэглэгчээс ирсэн асуултыг асуучийг үзэж байгаа болдын үлзий баяр гэж тэдэр хэрэглэгч банкуд засгийн газрын бонд болоод төв банкны үнэт цаасыг өөрсдийн хөрөнгөөр авч байгаа юу хадгаламж эзэмшигчдийн хөнгөөр авч байгаа юу гэдэг асуудал байна. Мөн сая хачлуун доктороос бас асуусан цаашдаа Монголын эдийн засгийг аль секторууд нь аваад явна тэрийг санхүүжүүлэх ямар санхүүгийн институтсууд нь одоо тэсчүүлдэнэ гэж та бодож байна. Тэгэхээр үндсэндээ банк бол их хялбархан өөрийн хөрөнгө нь нэг 10%-тай бусдаас татан төлрөөсөн хөрөнгө нь 90%-тай л байдаг. Хэрвээ бусдаас татан төлрөөсөн хөрөнгө хадгаламж өсөөх юм бол тухайн банк бол өөрийн хөрөнгөө дагаж нэмж явж явах хэрэгтэй гол шалгуур үзүүлэлт. Тэгэхээр нийт бол тэр активаас л хөдөлж явна гэхээс яг дотор нь бол зааглахгүй. Тэгэхээр бид бол за төв банкны үнцаас бол мэдээж хэрэг бодлогын мөнгөний бодлогын хэрэгсэл учраас тэр бол өөр. Гэтэл энэ засгийн газрын бонд гэдэг чинь бол ялгаагүй яг дотоодынхаа эдийн засагт орж байгаа. Манай төсөв санхүүжүүлж байгаа төсвөөс эдийн засагт орж байгаа мөнгө. Тэгэхээр энэ дээр дахиад л нөгөө шүүмжлүүлдэг банкуд л авдаг. Сүүлийн үед хөрөнгөний биржээр зардаг болсноор бол маш жоохон нэг 2% нь бол иргэд авж байгаа. Гэтэл үндсэндээ бол 90% дахиад л банкуд авж байгаа. Тэгэхээр өнөөдөр дотоодын банкуд хэдий ч нэ шүүмжлэгдэж байгаа гэсэн бид нэр одоо Монголынхаа төрийг бүх энэ хэрэгцээ дотоодын хэрэгцээг санхүүжилж байна. Тэгээд аж ахуй нэгжүүдээ санхүүжүүлж байна, иргэдээ санхүүжүүлж байна. Энэ улсынхаа нийт эрсдлийг авж байна. Түрүүн бол захирал хэлсэнтэй. Манай улс болохоор нэг бие хасах одоо эрсдэлтэй. Гэтэл бусад улсууд бол илүү одоо өндөр рейтингтэй. Bank of China бол 2A рейтингтэй байх жишээ. Тэгэхээр тэдний боломж Монгол улсын маань бидний боломж энэ төр харьцуулаад үзэхэд бол үнэндээ шал тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа юм л да. Тэгээ яг эцэдний хэлэхэд бол банкны холбоон дээр ерөнхийлөгч болоод одоо 2 жил жоохон болж байна. Энэ дээр бол энэ зээлийн хүүг бууруулах, дундын зардлуудыг багасгах, эрх зүйн орчныг шинчлэх, одоо өөрчлөх тал дээр бол маш их санал санаачлагуудыг манай банкуд гаргацсан байж байгаа. Одоо бол үндсэндээ төр засаг бол шийтгэл ийм л асуудал үлдсэн байна. Бид нар үеийн үед маш олон
төр засгийн нүүр үзлээ одоо энэ банкуд маань дандаа энэ асуудлуудыг бол тавьж ирсэн. Бодиттой тооцоо судалгаа бол өгж ирсэн. За өөрсдөөсөө хамааралтай юмнуудыг бас хийх зүйтэй байна гэдэг дээр бас байгаа. Тэгэхээр удахгүй бол одоо энэ бос машинууд бол нэгдэх бах. Энэ ганц 2 банк бол бас ягаад энэ зарчмын санал зөрүүтэй юмнууд байна. Дараагийн бол ATM-ийн асуудал. Гэхдээ ATM ч өөрөө бэлэн мөнгөөр очиж сэнгэлдэг учраас бэлэн мөнгөтэй харьцдаг учраас бас их том асуудал. Мобайл банкны том инфраструктур дэд бүтц нэгдэх гэдэг бидэрт бол алхмууд бий. Энэ бол аажмаар хийж байгаа. Гэхдээ төрийн бас бодлого зохицуулалт энэ дээр бол хэрэгтэй байна. Тэгэхээр бид нэр өрсөлдөөнгүй биш маш их ширүүн өрсөлдөөний үр дүнд эцсийн дүндээ бол ийм маш их олон жилийн үргүү зардал гаргачаад тэрийг одоо нэгдэх чадахгүй байгаа юм өндөрлөд бол байгаа. Тэгэхээр Монголд бол үндсэндээ за топ баримтуудыг хэлэхэд бол 5 банк топ банк одоо төрийн банкыг оруулаад нийт зах зээлийн бол 85%-тэй тэнцэж байгаа. Үлдсэн 10-аад банк бол үлдсэн 15%-ыг эзэлж байгаа. Тэгэхээр зэрэг бас яг тэр олигополийн систем бол бий болоогүй, өрсөлдөөн бол маш ширүүн байгаа. Хадгаламжийн хүү өндөр байгаа даа гэдэг чинь энэ Монголынхаа дотоодын жоохон 200 хүнийг нөө 2 сая хүнийг нөө тэр хадгаламжийг чинь бид нар өрсөлдөж аваад байгаа учраас л хүн өндөр байгаа. Тэгэхээр эцсийн дүндээ бол тэгэл одоо хадгаламжийн хөл буурхал ийм нөхцөл байдал манай Монгол улсын хувьд үүсчихэл байх шиг байна л да. Тэгэхээр лавжуу ерөнхийлөгчийн хэлээд байгаа шийдэл бол банкуд хадгаламжийн хүүгээ бууруулад за өөрсдөө дотоод зохицуулалтаараа системээ эрүүлжүүлэх боломжтой юу гэдэг шийдлийг бол захирал юу гэж харж байна. Мэдээж хэрэг бодлогын хүү зөрөөд төв банк өндөрсөж байгаа үед бол хэцүү байдаг баг. Тэгэхээр та энэ дээр ямар практик харж байна? Одоо хувийн секторын санал гэж ойлгоод байгаа шүү дээ. За юуны өмнө банкуд өөрсдөөсөө хамаарах зүйлийг хийж зээлийн хүүг бууруулах боломж бол байгаа. Тэгтээ том биш. Яг нь эхний ээлжинд харилцах данс хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэх замаар эцсийн зээлийн хүүг бууруулна гэсэн санааг бол банкуд сүүлийн үед нэлээд хүчтэй ярьж байгаа. Энэ дээр зохицуулагч байгууллагуудын оролцоо хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бол тохиролцоонд хүрэхэд бол их ойрхон байгаа. Нөгөө талаар сая ярьсан дэд бүтцүүдээ хамтарч эзэмших, зардлаа хуваалцах замаар илүү зардлыг бууруулах, эцсийн дүндээ зээлдэгчдэр очиж байгаа зардлыг хүүг бууруулах ийм арга замууд байна л да. Энэ бол цэвэр арилжааны банкудаас өөрсдөөс нь хамаатай зүйл. Нөгөө талаар тэр хамгийн том цаад бэрхшээл учруулж байгаа зүйл бол бизнесийн маргаан, өөрөөр хэлбэл зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын банк, зээлдэгч хоёрын хоорондын маргааныг шийддэг энэ шүүхийн тогтолцоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцооны эрч хүч, үр ашиг бол эрс сайжрахгүйгээр зээлийн хүү бас буурахгүй. Ягаад тэгэхээр маргаан 5 жил, 6 жил, 7 жил үргэлжилдэг энэ хооронд алдагдал болдог. Тэгэхээр энэ алдагдлыг эцсийн дүндээ манай ард түмэн зээлдэгчид, харилцагчид л үүрдэг. Банк ч гэсэн өөрөө алдагдлаа хүлээдэг. Энэ зүйлийг шийдвэрлэхгүйгээр зээлийн хүү буурахгүй, мэдээж хэрэг инфляц одоо өнөөдрийг шиг 2% эргэжил болох юм бол хадгаламжийн хүү буурах суур нөхцөл бүрдэж гэнэ гэсэн үг л дээ. Тогтворж гэнэ гэсэн үг. Яа тэгэхээр урд өмнө дандаа л 10-15% инфляцтай байдаг байсан. Хүмүүс хадгаламжаа түүнээс дээш хэмжээгээр хадгалуулахыг хүсдэг. Тэр бол зүй ёсны шаардлага байсан. Тэгэхээр одоо энэ инфляцийн дарамт буурахаар суур нөхцөл бүрднэ гэж ойлгож байна. Тэгээд зөвхөн гадаадын банк ярьж байгаа учраас бодлогогүйгээр журамгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа бол явуулбал юунд хүрдэг юм бэ гэдгийг бид саяхан сонссон. Одоо жишээлбэл стандарт банк гэдэг өмнөд Африкт бүртгэлтэй банк манай нэг арилжааны банкнд зээл өгөөд түүнийхээ барьцаанд эрдэнэт үйлдвэрийг тавиад инглигээ одоо шүүх шийдвэр гаргалаа шүү дээ Лондонд. Тэгэхээр 100 сая долларын өрөнд орж ийн л да Монгол улс. Тэгэхээр энийг татвар төлөгчд улс төлөх гэж байна шүү дээ. Гэтэл стандарт банк гэдэг бол гадаадын банк тийм үү? Өмнөд Африк бүртгэлтэй. Тэгэхээр энэ банкыг бид зохицуулж чадаагүй байхгүй. Энэ банк Монгол улсад үйл ажиллагаа явуулж исэн албан бусаар үйл ажиллагаа явуулж исэн. Тэгэхээр энийг зохицуулж чадаагүй ээжэж энэ бол хамгийн наацхийн жишээ байхгүй. За баярлалаа. Бидний нэвтрүүлэг дуусахад маш богино хугацаа үлдсэн байна. Тэгэхээр засгийн газарт бол Bank of China-гаас яг албан ёсоор салбарны хүсэлт ирсэн гэдэг мэдээлэл бол манай редакц олж авсан байгаа. За Монгол банкнд бол ирээгүй байгаа гэдэг мэдээллийг өгч байна. Тэгэхээр урд өмнө нь бол танилцуулж ирсэн бол одоо яагаад энэ төрийн банкыг оруулах сонирхол нөхцөл байдал үүссэн гэж бодож байна. Лавжуу дараагаас тодруулаад бас нэвтрүүлгээ өндөрлөе гэж
Ерөнхийдөө бол манайх нь улс төрийн хүрээнд арилжааны банкнууд дээр маань хол байдлын асуудал гэж яригдаад байгаа. Тэгээд шийдэх асуудал нэвсээд улсын хурлаар шийдэгдэх та. Тэгээд тэнд бол бас банкны төлөөлөл нэлээд их байсан болов уу гэж бодож урд нь. Одоо бол тэр нэлээд багассан байж магадгүй. Тэгээд тэр асуудлыг шийдэж байгаа юм болов уу гэт нэгдүгээрт. Хоёрт нь бол бид түр үйлж байгаа одоо шинэ манай худалдаа хөгжлийн банк 500 сая Америк долларын засгийн газрын баталгаа оруулаад тэрний мэдээж бага хүүтэй. Тэр зээлээ буцаагаад дамжуулаад бизнесүүд өгчүүлдэг асуудал бол гайгүй л ахолоо гэж бодож байна л да. Гэтэл яг хямрал үеэр манай зарим нэгэн маань бол банктаач үйлдвэртэйч болж үлдчихэж байгаа л да. Энэ бол бас тэр хүмүүсийн сэргэлэн зан гэх юм уу? Одоо овсгоо гэх юм уу? Энэ овсгоогоо бид нар бас томхон хэмжээнд нийт бизнестэй хэрэгтэйгээр бас гаргуулаас их сайн байна. Гэхдээ тэргүй энэ одоохондоо бол яг өнөөдрийн нөхцөл байдалд бол ийшээ орж ирэх гэхээсээ илүү уул уурхайн том тоглолтын дээр л ирээдүйд орё гэж байгаа. Түрүүн Унгарын ч яг адилхан Польшин жишээ шүүс адилхан. Өнөөдөр Польшд 2хан банк байгаа. Бусд нь гадныхан. Одоо тэгээ гадны асуудлаа зээлээ авахын тулд Парис хүртэл явж байгаа байхгүй. Парист очиж одоо жишээ нь зээл авдаг. Хуучин бол хоттой авчдаг байсан бол тэгээ бүх юм нь бол цаад утгаараа тэр улсыг ямар зиндаан зах зээлийн тоглогч байх вэ гэдэг нь банкнуудын системээр нь хянаад өгчдөг. Бид нар тийм тоглолтод бас орч магадгүй л дээ. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр гадаад банк сэдвээр бид эдийн засагч банкны төлөөлөл болон хувийн секторын төлөөлөл мөн одоо банкуудыг зохицуулах үүрэгтэй Монгол банкны төлөөлөлтэйгөө ярилцлаа. Ямар нэгэн дүгнэлтэн дээр хүрмээргүй байна. Бодлоготой байж иж ер нь гадны төрийн банкыг оруулах хэрэгтэй гэдгийг ер нь банкуудын зүгээс хэлж байна. За бид бүхэн баасан гарагаас эхлэн санал асуулга явуулсан. За Монгол улсад гадаад банкны салбар байгуулагдах хэрэгтэй юу гэсэн асуултыг асуухад Facebook дээр 586% буюу нэмэлтгүй олон хэрэглэгчид хэрэгтэй гэж хариулсан байна. Gogo цэг имэн дээр явуулсан санал асуулгад 1505 хэрэглэгчээс 648 нь мэдэхгүй байна гэсэн байна. Тэгэхээр иргэд бол мэдээлгүй байна. Бизнесийнхэн бол хямд зээлийн хөнгөлөлтөө нөхцөлийг хүлээж байна. За тэгэхээр Монгол Улсын засгийн газар болон их хурл энэ асуудал дээр яг ирэх өдрүүдэд бас тайлбар хийх байхаа гэсэн хүлээлтэн дээр энэ хүү нэвтрүүлгийг өндөрлөө хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.